Хамтдаа залбирцгаая. Ариун нэгүүлсэнгүй, инэрэнгүй бидний Бурхан Аав минь алдаа зөрчил гэм нүгэл дотроо амьдарч байсан биднийг өрөвдөж цорын ганц хүү Есүс Христийн үнэтэй цусаар загалмай дээр бидний оронд шийтгүүлж бидний гэм нүглийг уучлж аварч өгсөн. Тэгээд Бурханы ариун хүүхэд болгож өгсөн тэр агуу нэгүсэлд чин сэтгэлээсээ талархаж байна. Мөн үлдсэн амьдралд бид сул дорой дутмаг боловч бидний ковришгүйгээр хайрлаж Бурханд найдаад амьдрахад тусалж байгаад мөн Бурханы агуу сайн мэдээний ажилд биднийг оролцуулж байгаад баярлалаа. Өнөөдөр ч эзний үнэт цусаар аврагдсан эрхэм махан дүүс маань нэгэн газарт хамтдаа цугларан эзний үгийг сурж эзэн таныг магтан дуулж энэ ариун нөхөрлөлийг хийх боломжийг олгосонд баярлалаа. Энэ цагт эзэн ариун сүнс та өөрөө бидний дунд хамт байж гэрчлэгдэх Бурханы үг хүм болгоны зүрх сэтгэлд ухаарагдаж гүн гүнзгий сийлэгдэхэд та тусалж ажиллаж өгнө үү? Бурханы үгээр та бидний сэтгэлд жинхэнэ тайвшрлыг, жинхэнэ амралтыг өгч бидний мэдэх ёстой зүйлийг та мэдүүлж бидний амьдралыг та үгэн дээрээ бат тогтоож үнэн дотор амьдрахад туслаарай. Магад бидний амьдралд Бурхныг харахад алдаа зурчил, гэм нүгэл, зохисгүй зүйл байгаа бол үгийн гэрлийн өмнө бидэнд илчилж өгч эзний цусаар үг болон ариун сүнсний хүч чадлаар цэвэрлэж өгч бид бүхэн илүү баттайгаар амьдрахад туслаарай. Өнөөдөр хамт байхгүй байгаа ахын дүүс хаанч байсан зохистой нэгүслээрээ та дүүргэж өгч орон даяар сайн мэдээд хараагдаж байгаа бүхий л газарт та хамт байж эзэн та өөрийн агуу сайн ажлыг хийж үг илүү хүчтэйгээр тунхаглагдахад тэгээд илүү олон сүнс уржимс болон ургахад тусалж Бурхан та алдар магтаалыг аваасай гэж хүсэж байна. Бидний дунд сул нэгэн, дорой нэгэн, янз бүрийн сорилт зовлонд байгаа хүн эзэн та нэг бүрчлэн харж ямар ч тохиолдолд бүдрөхгүй байхад та тусалж эзэн таныг харж үнэн дотор амьдрахад нь та туслаарай. Энэ цагийг эзэн танд бүхнийг даатгаж байна. Биднийг аварч өгсөн эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Магтан дууны баг магтан дуулна.
Баярлалаа магтан дууны багта. Галаат 3 дугаар бүлгээс хайж олъё. Галаат 3. Галаат 3-ийн 1-ээс авахуулан Монхог галаатчуудаа хэн та нарыг ховсдов? Есүс Христ нийтийн өмнө загалмайд цовдлогдсон нь та нарын нүдний өмнө дүрслэгдсэн биш үү? Та нар сүнсийг хэрхэн хүлээн авсан юм бэ? Хуулийн үйлсээр үү? Эсвэл сонссондоо итгэснээр үү? Зөвхөн үүнийг л би та нараас мэдхийг хүсэж байна. Та нар тийм мунхаг гэж үү? Сүнсээрээ хэлж одоо та нар мах бодоор төгс болгогдож байна гэж үү? Та нарын өчнөн их юмд зовсон чинь дэми байсан юм гэж үү? Үнэхээр дэми байсан юм уу? Та нарыг сүнсээр хангаж, та нарын дунд гайхамшигыг үйлддэг тэрээр үүнийг хуулийн үйлсээр үйлддэг үү? Эсвэл сонссондоо итгэснээр чинь үйлддэг үү? 6 хамт уншия. Яг үүнчлэн Авраам Бурханд итгэсэн бөгөөд үүгээр нь түүнийг зөвд тооцсон юм. 5 сар бол гэр бүлийн сар байгаа. 5 сарын 5-нд хүүхдийн баяр байдаг. 5 сарын 8-нд аавуудын баяр. За тэгээд 5 сарын 21-нд хосуудын баяр тийм ээ. 2 хүн нэг боллоо гэсэн утгатай. Тиймээс 21-нд хосуудын баяр байгаа. Мэдгүй өмөрч олон байх шиг байна. Тиймээс гэр бүлийн талаар уг орвол сайханч пастор Японы сайн мэдээнд явсан байгаа учраас эргэж ирээд гэр бүлийн талаар 5 сарда багтаж сургаал орох болов гэж бодож байна. Тиймээс пастор тийм сургаал орно гэж бодоод би өнөөдөр энэ Галаат номон дээр төвлөрөн үгнээс хэлж өгье гэж бодож байна. Пастор Японы сайн мэдээнд явсан байгаа. За хаврын библийн семинарын ихээр явсан. Эргэж ирэх хүртэл та бүхэн залбирч бас сэтгэлээсээ оролцоосоо гэж хүсэж байна. За Галаат ном бол томоор 2 сэдвтэй байгаа. Эхнийх нь болохоор Есүс Христэд итгэх итгэлээр аврагдана. Өөрөөр хэлэх юм бол итгэлээр зөвтгөгдөх гэсэн тэр сургаалыг сайн тайлбарлаж байгаа. Хятад ханзаар итгэлээр зөвтгөгдөх гэсэн тийм ханз байгаа. Итгэлээр зөвтгөгднө. Тийм утгатай ханз байна. За тэгж хэлдэг. Тиймээс зөвхөн Есүс Христээр дамжуулан Есүс Христэд итгэснээр хүн зөвтгөгдөж аврагдана. Итгэлээр зөвтгөгднө гэсэн тийм гол санаа энэ номонд бас байгаа. За тэгээ 2 дугаарх сэдв нь ариун сүнсээр удирдуулдаг амьдралын талаар бас хэлж байгаа. Тэгэхээр эхнийх нь аврагдах чухал гэдгийг хэлж байна. Хоёр дахь нь аврагдсан хүн үлдсэн амьдралдаа ариун сүнсээр удирдуулж амьдрах ёстой гэдгийг Галаат ном хэлж байгаа ахнэ. Тиймээс өнөөдрийн үгийн сэдвийг ариун сүнсээр удирдуулдаг амьдрал гэсэн сэдвээр үгнээс хэлж өгөх гэж байна. Галаат ном нь нийт 6 бүлэгтэй байгаа. 3 том бүлэгт ангилах боломжтой. 1, 2 дугаар бүлэг бол сайн мэдээ болон Паул харийнхны элч гэсэн элчийн эрхтэй болсон нь хүний хүслээр болоогүй, харин Бурхны хүслээр болсон гэдгийг буюу сайн мэдээ болон элчийн эрхийн хамгаалалт тайлбар агуулга байгаа. За тэгээд 3, 4-р бүлэг нь хуучин гэрээг иш татаж, хуучин гэрээг иш татан итгэлээр зөвтгөгдөх талаар үзэл сургаалыг тайлбарлаж байгаа агуулга байгаа. За тэгээд 5, 6 дугаар бүлэг нь итгэлээр зөвтгөгдөх тэр сургаалд нийцүүлэн
Үүнийг бид амьдралдаа хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг 5-6 дугаар бүлэг хэлж байгаа бахнэ. Энэ Галаат ном нь ариун сүнс бурхны талаар маш олон үгийг бичсэн байгаа. Агуулгын хувьд ойролцоогоор 10 зүйлээр дурдсан байдаг бөгөөд үүн дээр төвлөрөн ариун сүнсээр удирдуулдаг амьдрал нь юу болох талаар хэлэх гэж байгаа хнэ. Галаат номон дээр бичигдсэн ариун сүнстэй холбоотой үгсийг ажиглан харах юм бол итгэлийн амьдрал юу болох талаар илүү нарийн сайн ойлгож авч мэдэх боломжтой гэж бодож байна. Тиймээс Галаат номон дээр төвлөрөн үгнээс хэлэх болно. Эхлээд биднийг аврах ажил буюу энэ авралын ажил нь гурвал бурхны ажил байгаа. Гурвал нэгэн чанар гэж хэлдэг тийм ээ. Яг үндсэндээ бурхан нэг боловч байр суурь үүргийн хувьд эцэг, хүү, ариун сүнс гэсэн гурван байдлаар илэрхийлэгдэж байгаа. Тиймээс биднийг аврах ажил бол гурвал бурхны хийдэг ажил гэдгийг эхлээд хамтдаа түр бодож үзээд Галаат номыг илүү тодорхой авч үзэх гэж байна. Галаат номны дараа Ефес ном байгаа тийм ээ. Ефес 1-ээс харцгаая. Ефес 1. Ефес 1-р бүлгийн 3-аас 14 хүртэл биднийг аварсан ажил бол гурвал бурхны хийсэн ажил гэдгийг сайн тайлбарлаж өгж байгаа охин. Эхлээд 3-аас 6 хүртэл эцэг бурхны ажил, 7-оос 12 хүртэл нь хүү Есүсийн өөрөөр хүү бурхны ажил, 13-аас 14-р ишлэл нь ариун сүнс бурхны ажил. Бурхан нэг боловч тиймээс гурван талаас ангилагдж байгаа учраас энэ гурвал бурхны хийдэг ажил тус тусдаа өөр өөр байгаа. Тиймээс эхлээд 3 дугаар ишлэлийг харъя. Бидний эзэн Есүс Христийн эцэг бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дотор Тэнгэрлэг орших уйдах алив сүнслэг ёроолоор биднийг ёроожээ. Түүний өмнө биднийг ариун бөгөөд гэмзэмгүй байлгахаар бурхан ертөнцийн суураас урьд биднийг Христ дотор сонгосон юм. Хайраар хүслийнхээ сайн тааллын дагуу тэрээр биднийг Есүс Христээр дамжуулан үрчлэн авахаар урьдаас тогтоожээ. Энэ нь хайрлагдсан түүгээрээ дамжуулан бидэнд ивэж өгсөн нэгүслийн алдраа магтуулахын тулд болоо. Энд 3 дугаар ишлэл дээр бидний эзэн Есүс Христийн эцэг бурхан, Есүс Христийн эцэг бурхныг хэлж байгаа хань. Эцэг бурхны хийсэн ажил нь 4 дугаар ишлэл дээр биднийг Христ дотор сонгосон. 5 дугаар ишлэл дээр хүслийнхээ сайн тааллын дагуу биднийг авахаар урьдаас тогтоожээ. За сонгосон, тогтоожээ. Тэгэхээр эцэг бурхны ажил бол төлөвлөсөн ажил баахна. Юг төлөвлөсөн бэ? Хүнийг бүтээх юм бол хүн завхарна гэдгийг мэдж исэн учраас анхнаас нь ертөнцийн суураас урьд гэж энэ 4 дугаар ишлэлдэр хэлж байна тийм ээ. Энэ ертөнцийг бүтээхээс ч өмнө Есүс гэх аврагчийг илгээнэ гэдгийг тогтоосон байна. Тэгээд биднийг аврах арга нь Есүсийн загалмайн үхэл болон дахин амьлалаар дамжуулан бидний өмнөөс шийтгэлийг авч цусаа урсгаж бидний эм нүглийг шийднэ гэдгийг урьдаас тогтоосон байна. Тэгээд тэгж бэлэн болж гүйцэлдсэн сайн мэдээ тунхаглагдах байдал донд хэнч бай гимшиж итгэх юм бол аврагдаж бурхны хүү болно гэдгийг тогтоосон байна. Тэгээд энэ хүүн болсон хүний сүнсэн дотор ариун сүнсийг илгээнэ гэдгийг анхнаасаа тогтоосон байна, төлөвлөсөн байна. Тэгээд аврагдсан хүмүүсийн сүрэг болох чуулган бүрэлдэнэ гэдгийг анхнаас нь тогтоосон байна. Тэгээд энэ чуулганаар дамжуулан сайн мэдээ энэ дэлхий даяар тунхаглагдана гэдгийг тогтоосон байна.
Гэтэл хувь хүн аврагдана гэдгийг тогтоогоогүй. Хэн аврагдаж, хэн аврагдахгүй байх вэ гэдгийг тогтоогоогүй. Бид тэр эцэг бурхны төлөвлөж хүү бурхны гүйцэлдүүлсэн түүн дотор сайн мэдээг сонсож итгэж аврагддаг байгаа. Бидний хувь хүн тус бүр сонсож итгэж аврагдах мөчөд бурхны тэр төлөвлөсөн төлөвлөгөөн дотор орж ирдэг баахнэ. Өнөөдөр эсний өдрийн үг байгаа гэдэг нь тогтоогдсон байсан тийм ээ. Тэгээд сургаалыг нь бий заана гэдгийг бас тогтоосон байсан. Харин энд оролцох хүмүүс хэн оролцох вэ гэдэг нь тогтоогдоогүй байсан тийм ээ. Би өөрөө оролцох үед энэ төлөвлөгөөн дотор орж ирж байгаатай адил зүй тогтол байх нь. Тиймээс эцэг бурхны ажил бол энэ ертөнцийн суураас урьд бидний авралыг төлөвлөсөн нэгнээр энд танилцуулагдаж байна. Тэгвэл хүү бурхан болох Есүсийн үүрэг нь түүний 33 жилийн амьдралаар дамжуулан, өөрөөр хэлбэл загалмайгаар дамжуулан бидний гэм нүглийг шийдвэрлэх болно гэдгийг хүү бурхан түүний хийх ажил байсан байна. Тиймээс 7-г хараарай. Түүний нэгүслийн баялгаар түүн дотор цусаар нь бидэнд хамт уншия. Золилт гимнүглийн маань уучлал бий. Заалгасаад 12-ыг уншия. Ингэснээр Христэд анх түрүүнд найдсан бид түүний алдрын магтаалын төлөө байх юм аа. Тэгэхээр энд цусаар нь бидэнд золилт гимнүглийн маань уучлал бий. Есүсийн загалмайн үхэл болон дахин амьлалаар дамжуулан цусаар нь бидний гимнүглийг уучлсан нь хүү бурхны ажил байна. Түүний дараа ариун сүнс бурхны ажил бол 13-14 дээр хамт уншия. Түүн дотор та нарч бас үнний үгийг буюу авралынхаа сайн мэдээг сонссон бөгөөд түүнд итгэснээр та нар амлагдсан ариун сүнсээр тамгалагдсан. Тэр нь бурхны эзэмшлийн ард түмний золилт хүртэл бидний өвийн батлан даагч болдог нь түүний алдрыг магтахын тулд юм. Энд чухал үг нь 13 дээр түүн дотор та нарч бас үнний үгийг буюу авралынхаа сайн мэдээг сонссон бөгөөд түүнд итгэснээр түүн дотор түүнд гэж энд давтан гарч байна. Тэгэхээр түүн дотор гэдэг нь ямар агуулга юм болоо? Эцэг бурхны төлөвлөж хүү Есүсийн загалмайгаар дамжуулан цусаа урсгаж гимнүглийг уучлсан түүн дотор бидний хувь хүн тус бүрийн үүрэг бол сонсож итгэх шүү дээ. Тиймээс энд үнний үгийг буюу авралынхаа сайн мэдээг, үнний үг нарийнаар авч үзэх юм бол хүнийг аварсан сайн мэдээний үг бахан сонсож итгэснээр та нар амлагдсан ариун сүнсээр тамгалагдсан. Тиймээс бид бүхэн сайн мэдээ тараагдах үед тэр сайн мэдээг сонсож сэтгэлдээ итгэх үед амлагдсан ариун сүнсээр тамгалагдсан гэж байна. Тамгалсан гэж энд хэлж байгаа хан. Бид бүхэн бурхны хүүхэд гэдгийн баталгаа болгож биднийг тамгалсан бахан ариун сүнс бидний дотор орж ирснээр. Тиймээс ариун сүнсний хийдэг ажил бол сайн мэдээ тунхаглагдах явцад түүнийг ухааруулах ажил. Ухаарсан хүний сүнсэнд орж ирж тамгалагдах ажил. Энэ бол ариун сүнс бурхны ажил бахнэ. Тиймээс энд 14 дээр тэр нь бидний өвийн батлан даагч болдог гэж хэлсэн. Өв гэдэг нь Деважингийн өвийг өвлөн авах хүний батлан даагчаар ариун сүнс бидний сүнсэнд орж ирсэн гэсэн утгатай байна. 2 дугаар Коринт 1:22 дээрээс харах юм бол зүрхэнд маань сүнсийг барьцаа болгон өгсөн гэж байгаа. 2 дугаар Коринт 5:3-4 дээрээс харах юм бол Есүс дахин ирэх юм бол бидний бие дахин амилнаа. Энэ биеийн батлан даагч болж сүнсийг барьцаа болгон өгсөн гэж хэлсэн байгаа. Түүний хажуугаар ариун сүнс бидний дотор орж ирж биднийг хүү шигнэ. Өөрөөр хэлбэл Христийн дүрээр өөрчлөгдөх энэ үйл ажлыг ариун сүнс бурхан хийдэг бахан. Биднийг авралт хүргэж, биднийг өөрчлөх
бүх ажил бол ариун сүнс Бурхны хийдэг ажил байна. Эндээс бидний бас нэг анхаарч товч дурдах ёстой зүйл бол ариун сүнс бол мөнхийн сүнс байгаа. Тиймээс Еврей 9:14 дээрээс харах юм бол мөнх сүнсээр гэж гарсан байгаа. Гэтэл Есүс загалмай дээр сайн мэдээг гүйцэхээс өмнө хуучин гэрээний үеийн ариун сүнс болоод шинэ гэрээний үеийн ариун сүнсийг ялгаж дурдж байгаа. Есүс сайн мэдээг гүйцэхийн өмнө буюу хуучин гэрээн дээр ч бас ариун сүнсний талаарх олон үг гарч байгаа. Тэр ариун сүнс бол ажилдаг ариун сүнс байсан. Түр зуур хүний дотор ажиллаж байгаад тэгээд бас гарч явдаг. Ингэж ажиллахын тулд байсан ариун сүнс байна. Харин шинэ гэрээний үеийн буюу Есүс сайн мэдээг гүйцээсний дараа ирсэн ариун сүнс бол бидний сүнсэн дотор оршин суудаг ариун сүнс байгаа. Тийм ялгаатай байгаа. Тэгэхээр хуучин гэрээний үеийн ариун сүнс бол хүний дотор орж ирчээд хүн гим нүгэл хийх юм бол бас гарч явдаг байсан. Тиймээс дуулал 51:11 дээрээс харах юм бол Давид Уриагийн эхнэртэй гим нүгэл хийгээд Уриаг дайны талбар руу явуулж түүнийг үхэлд хүргэсэн энэ аллагын гим нүглийг хийснийхээ дараа бурханд хандан залбирахдаа оршихуйгаасаа намайг бүү холдуулаач. Ариун сүнсээ надаас бүү аваач. Ингэж залбирсан байдаг. Яагаад вэ? Ариун сүнс гарч явах боломжтой учраас бүү аваач гэж залбирсан байгаа. Харин шинэ гэрээний үеийн ариун сүнс оршин суудаг ариун сүнс гэсэн тийм ээ. Итгэгч хүн алдаа гаргасан ч гарч явдаггүй. Тиймээс Иохан 14:16-17 гарах юм бол би эцгээс гуйхад тэр та нарт өөр туслагчийг өгнө. Тэр нь та нартай үрд хамт байна. Тэр бол үнний сүнс. Тэр та нартай хамт байх бөгөөд та нарын дотор гэсэн тийм ээ. Та нарын дотор байна. Аврагдсан хүний дотор зоёлтыг ухааруулж орж ирсэн энэ ариун сүнс бол мөнхөд түүний дотор хамт байдаг бахан. Итгэгч хүн ертөнцийг хайрлах юм бол харддаг бахан. Тэгээд бас буруу амьдрах юм бол Эфес 4 дээрээс харах юм бол ариун сүнс гашууддаг гэсэн байгаа. Бид ойлгомжтой хийх ёстой зүйлээ хийхгүй байх юм бол жоохон хүүхэдчиг үйлдэл гаргах юм бол ариун сүнс бидний дотор ёолдог гэсэн байгаа. Харддаг, гашууддаг, ёолдог ч гэсэндээ гарч явдаггүй бахнэ. Бидний авралд яагаад алдагдахгүй вэ? Ариун сүнс нь гарч явдаггүй учраас. Ариун сүнс гарч явбал аврал алдагдана. Гэтэл аврагдсан хүний дотор орж ирсэн ариун сүнс гарч явдаггүй бахна. Тиймээс аврал алдагддаггүй бахнэ. Тиймээс гурвал бурхны ажил байна. Хуучин гэрээний үеийг эцэг бурхны үе гэж хэлдэг. Тэгээд Есүсийн 33 жилийн амьдрал үүнийг хүү бурхны үе гэж хэлж байгаа. Түүний дараа Есүс одсны дараа эцэг болон хүүгийн нэрээр ариун сүнс ирсэн. Тиймээс шинэ гэрээний үеийг ариун сүнс бурхны үе ингэж Библи хэлж байгаа. Тиймээс шинэ гэрээний үеийг харийнхны үе, за өөрөөр нэгүслийн үе, бас өөрөөр чуулганы үе, бас нэг чухал үг бол ариун сүнс бурхны үе. Ингэж бас дууддаг бахан. Ингэснээр бид бүхэн ариун сүнсний ажил юу болохыг бас ариун сүнсээр удирдуулдаг амьдрал нь юу болох талаар мэдэж авч тэр ажилд оролцож ариун сүнсний удирдлагыг авахыг чин сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй бахан. Тиймээс түүнийг ойлгоход амар ном бол Галаат номон дээр энэ ариун сүнсний талаар 10 гаруйдаа дурдан хэлсэн байгаа учраас Галаат номон дээр бичигдсэн дараалалаар нь ариун сүнс бурхны талаар бид нар судалж үзвэл итгэлийн амьдрал юу болох талаар ариун сүнсээр удирдуулдаг амьдрал нь ямар амьдрал гэдэг талаар илүү тодорхой мэдэж авах боломжтой. Үзэл баримтлал сургаалын агуулга боловч чухал учраас энэ цагт хамтдаа нэг бодож үзье. Галаат 3 дугаар бүлэг. Галаат 3 үндсэн үг рүүгээ буцъя. Галаат
3 дугаар бүлэг. 1-дүгээрт ариун сүнс бурхны талаар дурдсан агуулга 3:1-6 дээр гарч байгаа. 2 дугаар ишлэл дээр та нар сүнсийг хэрхэн хүлээн авсан юм бэ? Хуулийн үйлсээр үү эсвэл сонссондоо итгэснээр үү? Зөвхөн үүнийг л би та нараас мэдхийг хүсэж байна. За тэгээд 5 дээр та нарыг сүнсээр хангаж та нарын дунд гайхамшигыг үлддэг тэрээр үүнийг хуулийн үйлсээр үлддэг үү эсвэл сонссондоо итгэснээр ч үлддэг үү? 1-дүгээрт ариун сүнсний талаар дурдан хэлэхдээ хүлээн авах цаг үе, ариун сүнсийг хүлээн авах цаг үе хэзээвэ гэдгийг хэлж байна. Ариун сүнсийг хүлээн авдаг нь хуулийн үйлсээр үү эсвэл сонссондоо итгэснээр үү ингэж асууж байна тийм ээ. Хэзээ авдаг үлээ? Эфес 1:13 дээрээс харах юм бол бид харсан тийм ээ. Түүн дотор та нарч бас үнний үгийг буюу авралынхаа сайн мэдээг сонссон бөгөөд түүнд итгэснээр та нар амлагдсан ариун сүнсээр тамгалагдсан. Яг тодорхой хэлж байна. Сонсоод итгэх үед ариун сүнс бидний дотор орж ирдэг. Илүү нарийнаар юунд итгүүлдэг вэ? Сайн мэдээний үгийг сонсгож түүнд итгүүлдэг. Энэ сайн мэдээний агуулга юу вэ? Есүс бидний аврагч эзэн. Есүс загалмай дээр үхэж дахин амьлснаар бидний өнгөрсөн одоо ирээдүйн гим нүглийг цэвэрлэж өгсөн шүү дээ. Есүсийн цусаар бидэнд золилт гим нүглийн маань уучлал бий. Энэ агуулга итгэгдэх үед, сонсож үүнд итгэх үед ариун сүнс бидний дотор орж ирдэг. Энэ бол маш тодорхой үнэн шүү дээ. Библиэлд тэгж хэлсэн. Тиймээс 5 дээрээс харах юм бол та нарыг сүнсээр хангаж та нарын дунд гайхамшигыг үлддэг тэрээр үүнийг хуулийн үйлсээр үлддэг үү эсвэл сонссондоо итгэснээр ч үлддэг үү? Энд гайхамшигыг үлддэг тэрээр үүнийг гэсэн байна. Бурхан хүч чадлаараа үлддэг гайхамшиг нь яг юу гэж бодож байна? Биднийг аврах ажил, түүнийг энд хэлж байгаа хан. Биднийг аврах тэр ажил ариун сүнс бидэнд өгөгдөх үүнийг тэрээр хуулийн үйлсээр үлддэг үү эсвэл сонссондоо итгэснээр ч үлддэг үү? Сонсож итгэх үед, ухаар үед ариун сүнс бидний дотор орж ирдэг. Гэтэл олон хүмүүс энэ ариун сүнс бурхны талаар буруу ойлгодог байгаа. Гим нүглээ уушлуулаагүй хүн ариун сүнсийг авсан гээл ингэж голлож хэлэх тохиолдолч олон байдаг. Бас гим нүглээ уучлуусны дараач ямар нэгэн онцгой зүйлийг мэдэрч байж, жишээлбэл харь хэлээр ярьдаг ч юм уу, гайхамшиг үзэх ч юм уу, ийм зүйлийг мэдэрвэл ариун сүнс орж ирж байна. Ингэж буруу ойлгодог хүмүүс ч бас олон байдаг юм шиг байгаа. Гэвч үгүй ээ. Сонсож ухаарах үед, итгэх үед ариун сүнс орж ирдэг. Аврагдах үед ариун сүнс орж ирдэг. Тиймээс Иохан 7:39 дээр Есүст итгэгчдийн хүлээн авах сүнсний тухай тэр үнийг хэлжээ. Итгэгч хүний дотор ариун сүнс орж ирдэг. Тэр үнний талаар тодорхой болгох хэрэгтэй. Түүний дараа 3:14 байна. 2 дугаарт нь 2 дугаарт 14 хамт уншия. Ингэснээр Христ Есүс дотор Авраамийн ёроолыг харийнханд ирүүлэх юм. Ингэснээр бид амлагдсан сүнсийг итгэлээр хүлээн авнаа. За. Аврагдсан уу? Ариун сүнсийг баталгаатай авсан уу? Ариун сүнс дотор нь байгаа нь үнэн үү? Үүнийг баталгаатай болгох хэрэгтэй. Тэгээд энд 2 дугаарт 14 дээр ингэснээр бид амлагдсан сүнсийг итгэлээр хүлээн авнаа. Энд сүнсийг амлагдсан гэж хэлж байна. Энэ үг нь амлагдсан байсан ариун сүнс гэсэн утгатай. Бидний дотор орж ирсэн ариун сүнс бол аль хэдийн хуучин гэрээн дээр бурхан өгнө гэд амлчихсан байсан ариун сүнсийг авсан бахнэ. Итгэгч хүний дотор ариун сүнсийг өгнө гэсэн хуучин гэрээн дээр энэ талаар маш олон хэлсэн байгаа. Энэ нь ингэж амлагдсан байсан
Ингэж амлагдсан сүнсийг бид итгэх үедээ авсан. Тиймээс Есүс дахин амьсныхаа дараач Тэнгэр рүү одохынхоо өмнө Үйлс 1:4 дээрээс шавнардаа хэлэхдээ эцгийн амлсныг хүлээхийг тушаан ингэж хэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл хуучин гэрээний үеэс авахуулан итгэгч хүний дотор ариун сүнс ирнэ гэдгийг Бурхан байн амлаж ирсэн бахан. Ингэж амлагдсан ариун сүнс итгэх үед бидний дотор өгөгдсөн бахан нэ. Олон үг байгаа. За төлөөлөл болгож нэг ишлэл хайж олъё. Авчургаараа тогтоогоод Йоэл 2 дугаар бүлгээс хуучин гэрээний Йоэл 2 28 29 дугаар ишлэл байна. 28 29 Йоэл 2-ын Йоэл ном хаана байгааг мэдэхгүй бол Йоэл иш үзүүлэгч гомдно шүү. За Исая номноос авахуулан иш үзүүлгийн ном тийм ээ. Исаягаас авахуулан Малах хүртэл 17 ном иш үзүүлгийн ном байгаа. Гэхдээ энэ иш үзүүлгийн номнуудын дундаас хамгийн нэгдүгээрт эхэнд бичигдсэн нь Йоэл ном байгаа. Дестаралын хувьд аваад үзэх юм бол Исая ном хамгийн түрүүнд байна. Гэвч Йоэл ном Исая номноос ч өмнө төрүүлж бичигдсэн байгаа. Исая ном нь одоогоос 2700 жилийн өмнө бичигдсэн. Йоэл ном нь одоогоос 2800 жилийн өмнө бичигдсэн бахна. Иш үзүүлгийн номнуудаас хамгийн удсан Библи байна. За 28-29-ийг хамт уншийе. Дараа нь би сүнсээ бүх мах бод дээр цутгана. Хөвгүүд охид чинь иш үзүүлж, хөгшчүүл чинь зүүдэлж, залуус чинь үзэгдэл үзнэ. Боол шивгчэнгүүд дээрч тэр өдрүүдэд би сүнсээ цутгана. Энэ 28 дээрч би сүнсээ, 29 дээрч би сүнсээ гэж гарч байна. Энд Бурхан амлан хэлэхдээ би сүнсээ, өөрөөр хэлбэл ариун сүнсээ бүх мах бод дээр цутгана. Тэгэхээр сайн мэдээ гүйцэлдэж, сайн мэдээ дэлхийд даяар тараагдах үед энэ ариун сүнсийг бүх мах бод дээр дэлхийд даяар итгэж байгаа хүмүүст хэндэн ч бай цутгана гэсэн бахан. Бүх мах бод дээр цутгана. Ариун сүнсийг авсан хүн хөвгүүд охид чинь иш үзүүлж, хөгшчүүл чинь зүүдэлж, залуус чинь үзэгдэл үзнэ. Ариун сүнсийг баталгаатай авсан хүн иш үзүүлэх нь байна. Цаашдын юмыг ярина. Цаашдаа юу болох талаар, ирээдүйн талаар ариун сүнсний тусламжаар бид сургагддаг учраас ирээдүйд болох зүйлийг хэлж чаддаг үстэй. Одоо ойрхон орнодод Америк болон Израиль нийлээд Иран руу довтолж байгаа. Ойрхон орнын дайн болж байгаа. Гэхдээ энэ нь дайны төгсгөл үгүй гэдгийг бид нар мэдж байгаа шүү дээ. Яагад вэ гэвэл төгсгөлийн дайнд Орос, Ол дур болон Иранд туслах байдлаар Езекиэл 38 дугаар бүлэг дээр бичсэн байгаа учраас одоогийн энэ дайн бол туршилтын дайн, дайны эхлэл, харин цаашдаа төгсгөлийн дайн болно гэдгийг бид нар тодорхой мэдж байгаа. Тэгээд Йоэл 2-3 дугаар бүлгийг уншаад үзэх юм бол Йоэл 2 дугаар бүлэг дээр дайтаж байгаа агуулга гарч байгаа. Харах юм бол төрхөн мордын төрх мэдтэд дайны морд мэд дүүлнэ. Тим төрх мэд гээл энэ дайны агуулга тодорхой гарч байгаа. Тэр нь морд биш бахан, дайны морд биш бахан, робот бахан нэ. Йоэл 2 дугаар бүлгийг харах юм бол төгсгөлийн дайнд робот ашиглагдана гэдгийг тодорхой зөвгөнсөн байгаа юм. Энэ удаа Иранд Америк дайн зарлахтаа асар их зэвсэг хэрэгэлсэн. 1 сар хэрэглэх хэмжээг хэдхэн хоногт бүгдийг нь ашигласан. Байг сонгохдоо хүн сонгоогүй, хиймэл оюун ухаан байг нь сонгосон. Тийм учраас тэд маш хурдан, маш олон тэр пуужинг цахилтанд ашиглаж чадсан бахан. Дороонорч одоо бас дайтаж байгаа үстэй. Тэгээд Йоэл 3 дугаар бүлгээс хойш унших юм бол Йехошафатын хөндий, шийдвэрийн хөндөд Бурхан
Синтидээ заларч сүүлд тэнд шүүх болно. Төгсгөлийн удаа тэнд шүүнэ. Йохошафатын хүндий хаана вэ? Иерусалимаас жоохон доошоо байгаа хуучин гэрээг харах юм бол тэгээд Иерусалимаас дээд тал руу өсгөхөөр Хармагедон байдаг. Тэгэхээр яг энэ төвийн бүсийн уул нуруудын зүүн талд байгаа газар дундын тэнгисээс эхлээд төвийн бүсийн уул нурууд хүртэл Израилийн нутаг дэвсгэр тэр чихтэй дайны талбар болох юмаа гэсэн үг. Түүнийг бид мэдж байгаа штэ. Тиймээс ирээдүйд юу болох талаар бид ариун сүнсний тусламжаар Библийг бидэнд ухааруулдаг учраас мэдж чаддаг. Тэгээд энд хөгшчүүлчин зүүдэлж гэсэн байгаа. За нас өтөлсөн хүн найдвар нь тасардаг үстэй. Тэгсэн чинь энд нас өтөлсөн ч зүүдэлнэ гэж байгаа найдвар нь тасрахгүй гэсэн үг. Үхэл бол төгсгөл биш. Мөнхийн деваажинд очих баттай найдвартай байх болно гэсэн үг. Залууч нь үзэгдэл үзнэ. Залуу хүн яг амьдралын зориг алсын хараатай болдог үстэй. Тиймээс ариун сүнсийг авах юм бол ийм зүйл болно гэдгийг хэлэнгээ. Тэр үед боол шивгчэнгүүдээр ч би сүнсээ цутгана. Боол шивгчэнгүүд эрэм гэж ялгалгүй итгэж байгаа хүнд хэндэж ба ариун сүнсийг өгнө гэдгийг хэлж байгаа ахна. За тэгээд 32 дугаар ишлэл дээр эзний нэрийг дууддаг бүхэн аврагдана. Эзний нэрийг дууддаг бүхэн. Хуучин гэрэн дээрх эзэн бол шинэ гэрээний эзэн Есүс шүү дээ. Үлс 2 дээр үүнийг иш татаж эзний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно гэж хэлсэн. Эзний нэрийг дуудана гэдэг нь Есүсийн тэр үннийг ухаарч Есүсийг амаараа эзэн гэж хүлээн зөвшөөрөхийг хэлж байгаа юм. Тэгэхээр ариун сүнс бурханд эцэг бурхны хийсэн зүйл хүү бурхны хийсэн зүйлийг мэдэж итгэх үед ариун сүнс өгөгдөх нь байна. Тэгэхээр итгэж байгаа бидэнд ариун сүнс ирнэ гэдгийг хуучин гэрээнээс авахулан амласан байсан. Бурхан ертөнцийн суураас хойш төлөвлөхдөө итгэгч хүний дотор ариун сүнс өгөгднө гэдгийг тодорхой хэлсэн байсныг бид нар мэдэх боломжтой. Тиймээс Пентекостийн өдөр Петр болон ариун сүнсийг хүлээн авсан хүмүүс сайн мэдээг тунхагласан. Тэгээд 15 орчим газраас цугларсан хүмүүс үгийг сонсч исэн байгаа. Гэтэл түүнийг сонсч исэн хүмүүсийн дотор юудэчүүд буруутгахдаа тэд амтд дарсан цогтцоож дээ гэсэн байгаа. Петр одоо өдрийн хэдэн цаг болж байгаа илээ дээ. Өдрийн цагаар хэн арх уух илээ дээ. Энэ Йоэл 2 дугаар бүлгийн үгийг иш татаж амлагдсан сүнсийг авах тухай хэлсэн байна. Тэгээ сайн мэдээг тарааж байх мөчөд Үлс 2-ын 38 дээрээс харах юм бол гимшигт түн гим нүглээ уучлуулахын төлөө та нар цөм Есүс Христийн нэрээр баптизм өртөцгөө. Ингэснээр та нар ариун сүнсийг бэлэг болгон авах болно. Тэгээд тэр өдөр үгийг сонсож ирсэн хүмүүсээс 3,000 хүн аврагдаж ариун сүнсийг авдаг шүү дээ. Тиймээс Пентекостийн өдрөөр амлагдсан ариун сүнс ирж бас бидний хувь хүний дотор орж ирсэн ариун сүнс ч бас бид итгэх мөчөд бидний дотор өгнө гэж амласан байсан ариун сүнс бидний дотор ирсэн баахна. Зүгээр нэг тохиолдолоор орж ирээгүй. Амлагдсан байсан ариун сүнс ирсэн баахна нэ. Тэгээд Галаат 4-өөс харцгаая. 3 дугаарт 4-ийн 4-өөс 6 хүртэл 4-өөс 6 хамт уншия. Харин цаг нь болоход эмэгтэй хүнээс хуулийн дор төрөх хүүгээ бурхан илгээжээ. Энэ нь хуулийн дор байгсдыг золихын тулд бөгөөд ингэснээр бид үрчлэлийг хүлээн авах юм. Та нар хөвгүүд нь мөн учраас Аба, аав минь гэж дууддаг хүүгийнхээ сүнсийг бурхан бидний зүрхэнд илгээсэн байна. Аврагдсан хүний дотор орж ирсэн ариун сүнс бол эцэг бурхны хүү Есүсийн сүнс учраас, өөрөөр хэлбэл хүүгийн сүнс бидний дотор ирсэн учраас бид ч бас бурхныг аава гэж дуудахаар болсон байна. Дуудна гэдэг нь зүгээр нэг дуудахыг хэлж байгаа юм биш ээ. Харин бурхантай ойр дотн харилцаатай болж
үерхэл нөхөрлөл эхэлсэн гэсэн үг. Түүнийг бидэнд зааж байгаа. Энэ Галаат 3-4-р бүлгийн агуулгыг дурдан тайлбарлах юм бол Галаат 3-р бүлгийг харах юм бол хуучин гэрээг иш татаж нэгүслийн сайн мэдээг тайлбарлаж байгаа тийм ээ. Тиймээс Бурхан Есүс ирэхээс 2000 жилийн өмнө Авраамд ерөөлийн үндэс болох болно гэж хэлсэн. Тэгээд энэ дэлхийн бүх улс үндэстэн чамаар дамжин өрөөгдөх болно гэж хэлсэн байсан шиг одоо хинч бай Авраам итгэж зөвтгөгдсөн шиг итгэгч хүн нь Авраамтай хамт ерөөлийг авахар болсон. Хариун дэстэн болох бид ч бас түүнд оролцох болсон. Түүнийг хэлж түүний дараа 2 дугаарт нь Авраамд хэлсэн амлалт тэр нэгүслийн гэрээ эхлээд өгөгдсөн биз дээ. Тэгээд Израиль үндэстэн Египтэд очиж Египтэд 430 жил байсан. Түүний дараа гарч ирэхэд Бурхан Синай уулан дээр хуулийг өгсөн байгаа. Дарааллыг нь харах юм бол ямар байна? Эхлээд нэгүсэл өгөгдөж, тэгээд хууль өгөгдөж байгаа. Тэгвэл энэ хууль гэх зүйл бол нэгүслийн гэрээг хүчингүй болгох үгүй гэж байгаа. Хүний гэрээ байлаач гэсэндээ хэдийн батлагдсан л бол хүчингүй болгох нь хэцүү тийм ээ. Тэгвэл энэ нэгүслийн гэрээг өгчхөөд ягаад хуулийг хожим нь дахиад нэмэлтээр өгсөн бэ? Энэ нь нэгүслийн гэрээг хүчингүй болгохын тулд биш, харин нэгүслийн гэрээг илүү бат бөх тогтоохын тулд өгсөн бахан. Түүнийг хэлж байгаа. Ямар үг вэ? Нэгүсэл итгэгдий гэвэл, зоёлолт итгэгдий гэвэл эхлээд гимнүглийг ухаарах хэрэгтэй үстэй. Хуулийг өгсөн шалтгаан нь гимнүглийг ухааруулахын тулд. Өөрөөр хэлбэл Есүсийн гүйцэлсэн сайн мэдээ Христ рүү ойртуулахын тулд нэмэлтээр өгсөн гэж байгаа хан. Тиймээс энэ гэрээ болон хууль адил зорилготой байна. Ялангуяа нэгүслийн гэрээ бол нэгүслийг өгсөн, нэгүслийг өгөх гэрээ байгаа. Хууль бол тэр нэгүслийг зорилго болгосон боловч үнэн дээр нэгүслийг ухааруулахын тулд эхлээд гимнүглийг ухааруулах гэсэн нэг хэсгийг л хариуцсан бахан. Ингэж хэлж байгаа. Тэр агуулга Галаат 3 дугаар бүлэг дээр байгаа. Тиймээс Галаат 3:4-ийг уншаад үзэх юм бол их гайхалтай агуулга байгаа. Энэ агуулгыг хэлэнгээд дараал нь эхлээд нэгүслийн гэрээ байна. Түүний дараа хууль байгаа. Тэгээд Христ ирсэн тийм ээ. Тэгвэл үүнийг тайлбарлахдаа ингэж тайлбарласан байгаа. Бид Есүс ирэх хүртэл, Есүсийг ирэх хүртэл, Есүс ирж сайн мэдээг бэлэн болгож гүйцэлдүүлэх хүртэл зааварлагчийн дор байсан гэж байгаа. Бас асрамжлагсад болоод итгэмжлэгдсэн хүмүүсийн дор байдаа. Ингэж илэрхийлсэн байгаа. За тухайн цаг үед чинэлэг айл байлаа. Тэр айлын хүүхэд байна. Тэр хүүхэд нь эхлээд зарцтай даатгадаг бахан тэр хүүхдээ. Тэр нь зааварлагч гэж хэлж байгаа. Зааварлагчд даатгадаг. Сургуульд орох хүртэл. За 1 наснаас 12 нас хүртэл бахан. 12 нас хүртэл тэр зааварлагчийн дор, зарцын дор байлгаж амрахнаар хэлэх юм бол тэр хүүхдийн гэрийн хүмүүжлийг хариуцдаг бахан. Аль бие ёсоор сургуульд орох хүртэл боловсролыг нь хариуцдаг нь зааварлагч бахан. Тэр зарцсан бахан. Түүний дараа 13-аас 25 хүртэл 25 наснд хүүгийн эрх мэдлээ хэрэгжүүлж болох насанд хүрдэг бахан. Тиймээс хүүгээр төрсөн боловч эхлээд багтаа бол хүүгийн эрх байхгүй, хүүгийн үүрэг байдаг бахан. Зааварлагчийн дор байж байгаад түүний дараа асрамжлагсад болоод итгэмжлэгдсэн хүмүүсийн дор байдаг. Асрамжлагч нь тэр хүүг 13-аас 25 нас хүртэл зан чанарын боловсролыг хариуцаж байгаа. Итгэмжлэгдсэн хүн нь өв хөрөнгийг нь удирдан зохицуулдаг хүн бахан. Тэгээд одоо 25 нас хүрэх юм бол одоо жинхэнэ хүү болж хүүгийн эрхээ авч хүүгийн үүргээ гүйцэтгэдэг. Үүнийг хэлэнгээ хуулийг Бурхан өгч Израилийн ард түмнийг хууль дор байлгасан. Энэ нь тэр зааварлагчийн дор асрамжлагч итгэмжлэгдсэн хүмүүсийн дор байлгасантай яг адилхан. Бурхан хэдэн мянган жилийн түүхэнд тэгсэн бахан. Тэгээд цаг нь болсон чинь Есүс ирж байгаа. Есүс сайн мэдээг гүйцээсэн. Хинч бай гимшиж итгэвэл одоо хэн болох вэ? Хүүн болдог бахан тийм ээ. Тэр үе хүртэл түүхэнд тэгж даатгаж байсан бахан. Түүнийг тайлбарлаж байгаа агуулга байгаа.
Тиймээс 4-р ишлэл дээр харвал цаг нь болоход одоо цаг нь болсон цаг нь болоход эмэгтэй хүнээс хуулийн дор төрөх хүүгээ бурхан илгээжээ. Энэ нь хуулийн дор байгстыг золихын тулд хамт уншия. Ингэснээр бид үрчлэлийг хүлээн авах юм аа. Тиймээс түүхийн хувьд ч аваад үзвэл тэгээд хуулийг өгсөн тэр үеэс авахуулан Есүсийг ирэх үе хүртэл зааварлагчийн дор байлгаж асрамжлагч итгэмжлэгдсэн хүмүүсийн дор үнэндээ байсан байна. Бидний хувь хүн тус бүрч бас адилхан байгаа. Аврагдахынхаа өмнө бид эхлээд хуулийн дор байсан байна. Түүгээр дамжуулан гим нүглээ ухаарч одоо Есүсээр дамжуулан сайн мэдээг ухаарч сайн мэдээг сонсоод итгэж хүүн болсон тийм ээ. Үрчлэлийг хүлээн авсан. 6 хамт уншия. Та нар хүүгүүд нь мөн учраас Аба, Аав минь гэж дууддаг. Хүүгийнхээ сүнсийг Бурхан бидний зүрхэнд илгээсэн байна. Аврагдах юм бол аврагдлаа гэх юм бол байр суурь статус нь Бурханы хүү болж өөрчлөгдөж байгаа хүмүүсээ. Энэ ямар гайхалтай зүйл болоо. Би тэнгэр газрыг бүтээсэн Бурханы хүү болсон гэж байгаа. Үнэхээр гайхалтай зүйл. Тиймээс Иохан 1:12 дээрээс харвал харин өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нэрд итгэгчдэд Бурханы хүүхэд болох эрхийг тэр өгөв. Тэгэхээр Бурханы хүү болсон эрх одоо сайн мэдрэгдэхгүй байгааз. Одоо сайн мэдрэгдэхгүй байгаа ч эзний өмнө очиод үзвэл Бурханы хүү гэж байгаа энэ нэрх ямар гайхалтай агуу зүйл болохыг тухайн үед ухаарах болно. Тэгээд Ром 8:17 дээрч бид хүүхдүүд нь юм бол өв залгамжлагчд нь бас мөн Христийн хамтран өв залгамжлагчд юм аа гэж хэлсэн. Бид Бурханы хүү юм бол өв залгамжлагч байх нэ. Ялангуяа Христтэй хамтран өв залгамжлагч, Христийн хамтарсан өв залгамжлагч ингэж хэлж байгаа. Тиймээс одоо хүүгийн байр суурь зэрэг дэвийг олж авсан. Тэгвэл хүүгийн сүнс, ариун сүнс бидний дотор орж ирсэн учраас одоо бид бүхэн Бурханыг Аба буюу Аав минь ээ гэж дууддаг болж байгаа байна. Багасаа бид нар Аавыгаа Аава гэж дууддаг тийм ээ. Дуудна гэж байгаа нь ойр дотн үерхэл нөхөрлөл эхэлсэн гэдгийг хэлж байгаа. Хүмүүсээ аврагдлаа. Аврагдангууд үнэндээ Бурхантай ойр дотн харилцаатай болж үерхэл нөхөрлөл эхэлдэг байна. Ойр дотн үерхэл нөхөрлөл эхэлсэн байхад аврагдсан хүн түүнийг мэдгүй ижиж болохгүй үстэй. Эзэн биднийг аварч өгөөд ариун сүнс болох хүүгийн сүнс бидний дотор ирж Бурхантай биднийг үерхүүлж нөхөрлүүлж байна. Гэтэл үүнийг мэдгүй бол их хохирж байгаа явдал болно үстэй. Иохан 1-р Иохан 1 байна. 1-р Иохан 1-ийн 3. 1장 3절 4절입니다. 1-р Иохан 1-ийн 3. 1-ийн 3 хамт уншия. Бид үдсэн сонсноо та нар тунхагласнаар та нар бас бидэнтэй нөхөрлөх юм. Үнэн дээр бид эцэг ба түүний хүү Есүс Христтэй нөхөрлөж байгаа юм. Баяр баясгалангаа гүйцэд болгоё гэсэндээ бид үүнийг бичлээ. Эндээс харах юм бол бидний нөхөрлөл аврагдсан хүн энэ бид гэдэг дотор багтаж байгаа. Эцэг бурхан болоод түүний хүү Есүс Христ хүү бурхан болоод бид хамтдаа эцэг бурхан тэгээд хүү Есүс тэгээд бид гэж байгаа аврагдсан хүмүүс хамтдаа хийж байгаа нөхөрлөл эхэлсэн байна. За нэг хүүхэд төрлөө, айлд төрлөө гэр бүлийн гишүүдтэйгээ нөхөрлөл эхэлж байгаа үедээ түүнтэй адилхан бид бүхэн аврагдлаа. Тэгхийн бол Бурханы хүүхдийн хуваар Бурханы хүүхэд болсон тэр гэр бүлийнхэнтэйгээ нөхөрлөл эхэлдэг байна. Тиймээс эцэг болоод түүний хүү Есүс Христтэй нөхөрлөл эхэлдэг байна. Тиймээс 1-р Коринт 1:9 дээр өөрийн хүү бидний эзэн Есүс Христийн нөхөрлөлд та нарыг дуудсан бурхан итгэмжит юм аа. Ингэж хэлсэн байгаа.
та нарыг дуудсан гэж байгаа үг нь аварч түүний хүү Есүс Христ бидний эзэн Есүс Христийн нөхөрлөлд биднийг хамттан нөхөрлүүлэх тэр нөхөрлөл эхэлсэн байна. Тэр нөхөрлөл дотор тэтгэж өгдөг, удирдах өгдөг, түүний дараа өсгөж өгдөг. Тэр байдал донд биднийг батжуулж, тэр байдал донд биднийг Бурхны хүслийн дагуу хэрэглэж, тэгээд биднийг Бурхны хүү шиг бүтээдэг бахан. Эзэн дахин ирэх хүртэл тэр дотор, тэр нөхөрлөл дотор биднийг батжуулж явдаг бахан. Тиймээс зөвхөн эзний өдрийн үг лав гаригийн үгээ сонсоод явж иж болохгүй. Эзний өдрийн үг лав гаригийн үгээ сонсохгүй бол бүр том асуудал. Эзний өдрийн үг лав гаригийн үгээ сонсоод зогсохгүй. Бас өөрөө би нөхөрлөлд оролцох хэрэгтэй байна. Тэгж байж л энэ нөхөрлөл явагдана үсттэй. Хамтдаа цугларч байж л нөхөрлөл явагдана. Гэр бүлийнхэн хамтдаа байхгүй бол яаж нөхөрлөх юм бэ? Тиймээс хэсгийн нөхөрлөлдөө ч оролцож, дүүргийн нөхөрлөлдөө ч оролцож, залуучуудын нөхөрлөлдөө ч оролцож, багийн нөхөрлөлдөө ч оролцож би өөрөө нөхөрлөлдөө очих хэрэгтэй байна. Тэгээд хүүгийн сүнсийг бидэнд өгч бурхантай ойр дотн үерхэл нөхөрлөл эхэлсэн байна. Энэ бол их талархах зүйл юм аа. Бурхан бидний аав байна. Бурхан бидний аавын хувьд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Хүмүүсээ гэр бүл эцэг эх нь ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Бодоод үзье. Эхлээд өсгөж бойжуулдаг тийм ээ. Өсгөдөг үсттэй. Түүний дараа хангаж тэтгэдэг хэрэгтэй зүйлийг нөгдөг үсттэй. Түүний дараа асран хамгаалах үүргийг бас гүйцэтгэдэг. Түүний дараа хүүхэд нь хэцүү байлаа, зовж илаа, тэр үед урам зориг өгч аргадаж тайвшруулах тэр үүргийг гүйцэтгэдэг. Тэгээд заримдаа хүүхэд нь буруу юм хийх юм бол шийтгэж зэмлэх тэр үүргийг бас гүйцэтгэдэг. Тэгээд хүүхдэд нь ямар нэгэн байдлаар зөвлөгөө хэрэгтэй үед, ямар нэгэн замаар явхад заавар хэрэг болох үед зөвлөгчийн үүргийг бас гүйцэтгэдэг. Эцэг эхийн үүрэг олон тийм ээ. Бурхантай нөхөрлсөн гэж байгаа нь Бурхан аав бидний цуглаан донд нөхөрлөл дотор бидэнд ийм үүргийг гүйцэтгэдэг гэсэн үг байна. Биднийг өсгөдөг байна, биднийг тэтгэдэг байна. Тэгээд биднийг хамгаалж халамжилдаг байна. Тэгээд биднийг урамшуулдаг, тайвшруулдаг, заримдаа биднийг шийтгдэг. Тэгээд заримдаа зөвлөгч болох үүргийг ч гүйцэтгэдэг. Ингэж биднийг Бурханы хүүхдээр өөрчилж бүтээдэг. Тэгвэл бидэнд хэрэгтэй зүйл байх юм бол аавтайгаа зөвлөлтөд болно үстэй. Тиймээс залбирахад болох нэ. Тэгээд Бурханы тусламж гарцаагүй байх нэ. Тэгвэл Бурхантай нөхөрлөхийн тулд бидний зүгээс хийх ёстой зүйл юу болоо? Бидний зүгээс гэрэл дотор алхах ёстой. Энд 1-р Иохан 1:5-аас за нөхөрлөл явагдгийг үл Бурхан бол гэрэл тийм ээ. Бид ч бас гэрэл дотор алхаж байж хэвийн нөхөрлөл явагдах нь байна. 5-аас ахуулан уншия. Бурхан бол гэрэл, түүний дотор харанхуй огт үгүй гэдэг нь бидний түүнээс сонсон мэдээ бөгөөд та нар тунхаглаж байна. Бид Бурхантай нөхөрлөдөг гэж яриад харанхуйд алхахаас бид худал хилдэг, үннийг үйлддэггүй гэсэн үг. Харин тэр гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал бид бие биетэйгээ нөхөрлөж түүний хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлдэг юм аа. Цэвэрлдэг ажээ. Нэг бүрчлэн гим нүглээс аажмаар тусгаарлагддаг бахан тийм үг. Бодит амьдрал донд бидний хийх ёстой зүйл бол энэ нөхөрлөл явагдахын тулд бид ч гэрэл дотор алхах ёстой гэсэн үг байна. Гим нүгэлтэй чигээр байвал, гим нүгэлтэй амьдарч байвал Бурхантай нөхөрлөдөг гэж ивэл тэр нь хотол үг. За тэгээд 4-дүгээрт Галаат 4:28-ыг харъя. Галаат 4:28. 29 28-29 Галаат 4-ийн хамт уншия. Ах トゥ нар та нар Исаакийн адил амлалтын хүүхдүүд билээ. Харин тэр үед мах бодоор төрсөн нь сүнсээр төрснийгөө хавчсанчлан
эдүүгээ мөн тэгж байна. 이제도 그러하도다. За энэ агуулга 구원을 받은 аврагдсан хүн бол 속에 자녀 амлалтын хүүхэд байна. Ариун сүнсээр төрсөн хүн бахан. Тэгэхээр махбодоор төрсөн нь 사람들에게서 핍박을 хавчих нэ. 받을 수밖에 없다. Түүнийг 그걸 хэлж байгаа. 말하고 있는 거예요. За өмнөх агуулгыг тайлбарлах юм бол 볼게요. Авраамд хоёр эхнэр байсан. 있었어요. Нэг нь Сара, нэг нь Хагар. 하갈입니다. 자, Бурхан Авраамийн эхнэр Сарагаар дамжуулан хүүхдийг өгнө гэж амласан. Амлсныхаа дагуу Эхлэл 21-р бүлэг дээрээс харвал Исаакийг өгсөн байгаа. Тиймээс Исаак бол Бурханы амлалтаар дамжин төрсэн амлалтын хүүхэд байна. 이 Энэ Исаакийн дүр төрх нь 바로 нэгүслийн амлалтанд үндэслэж итгэх юм бол аврагдана гэсэн тэр амлалтаар 구원받은 사람, аврагдсан хүн, 살아난 사람. ариун сүнсээр төрсэн хүний дүр төрх бахан Исаак бол. За бас нэг хүн байгаа тийм ээ. Хагар байсан. Хагарыг авч Авраам Ишмаилыг төрүүлсэн. Ягаад тийм үйлдэл хийлээ? Халдын ураас гарч ирэхэд за ойролцоогоор Харанаар дамжин Канаан нутагт ирэхэд Харанаас хөдлөх үед 75 настай байсан. Удаан хугацаа өнгөрөөд байхад хүртэл амлснараа Бурхан Сарагаар дамжуулан хүүхэд өгөхгүй байсан байна. Тиймээс Авраам эхнэр Сарагийнхаа үгэнд орж Сарагийн зарц Хагарыг 공인 하갈을 취해서 эхнэр болгон авч Ишмаилыг төрүүлсэн. Энэ амлалт уу өөрийн арга 한 방법입니다. өөрийн арга тийм ээ. Амлалтаар төрсөн биш бахан. Өөрийн мах бодийн арга замаар дамжуулан Ишмаилыг төрүүлсэн байгаа. Энэ юу хэлж байна? Энэ Ишмаил нь хуулийн үйлсээр 이를 좇아서 Деваачн руу явах гэж оролдож байгаа аврагдаагүй бүхий л хүмүүсийг илэрхийлж байгаа бас нэгэн сүүдэр бахан. Тиймээс энд ингэж хэлсэн байна. 28 дээр ах トゥ нараа та нар Исаакийн адил амлалтын хүүхдүүд билээ. Аврагдсан хүн бол Бурханы амлалтанд үндэслэн амлалтанд итгэж аврагдсан учраас амлалтын хүүхдүүд бахан нэ. Тэгээд ариун сүнс бидний дотор орж ирсэн учраас ариун сүнсний ажиллаар болсон учраас сүнсээр төрсөн хүн гэж хэлж байгаа. За гэтэл аврагдаагүй Адам дотор харьяалагдж байгаа олон хүмүүс байгаа. Адам дотор байгаа бүр итгэдэггүй хүмүүс бас байна. Түүнээс гадна итгэдэг гэж байгаач хуулийн үйлслийг дагаж өөрийн арга замаар Деваачн руу явах гэж оролдож өөрийн зөвхт байдалд итгэж Деваачн руу явах гэж оролдож байгаа бүхий л хүмүүс махбодоор төрсэн хүн гэж энд хэлж байгаа хэн. Энэ нь махбодоор төрсөн нь 자가 амлалтаар төрснийгөө хавчсан багц тийм ээ. Тиймээс Эхлэл 21 дээрээс харах юм бол Ишмаил Исаакийг зодсон. Түүнийг зан хэлж байгаа. Махбодоор төрсөн нь амлалтаар төрснийгөө жинхэнэ өвлөгчийг зодсон бахан. Эхлэл 21 дээрээс харвал юу гэсэн бэ? Энэ зарц бүсгүйг хүүтэн зайлуул гэсэн байгаа. За хүмүүсээ хөөгцөн бахан эцэст нь адилхан 마찬가지로 махбодоор төрсэн хүн эцэст нь Бурханы өмнө очиж чадахгүй мөнхийн там руу хөөгдөх нь. Түүнийг хэлэнгээ 하시면서 тэр үед махбодоор төрсөн нь 살아난 자가 сүнсээр төрснийгөө хавчсанчлан 핍박한 것 같이 эдүүгээ мөн тэгж байна. Одоо ч гэсэндээ яг адилхан зүйл болж байгаа гэсэн үг ахна. Хүмүүсээ Библийн түүх түүнийг хэлж байгаа. Каин, Абель хоёулаа бурханд дахил өргөсөн биз дээ. Каин ч бас бурханд үйлчлдэггүй хүн байсан байна. Гэтэл Абель итгэлээр аврагдсан хүний төлөөлөл тийм ээ. Каин хичээл зүтгэлээр өөрийн үйлсээр бурхны өмнө очих гэж байсан хүний төлөөлөл. Бурхан Абелийг авч Каиныг аваагүй. Каин Абелийг цохиж алсан тийм ээ. Махбодоор төрсөн нь сүнсээр төрснийгөө хавчсан байна. Яков, Исав хоёр байна. Исав ууган хүн, Яков дүүн тийм биз дээ. 자, Яков дүү болж төрсөн ч гэсэндээ ууган хүүгийн ёроолыг авахыг хүссэндээ Бурханаас авсан байгаа. Гэтэл Исав үзэн ядаж алах гэсэн.
Яков зугтсан. Тэр үед ч Махбодоор төрсөн нь сүнсээр төрснийгөө хавчсан бахан. Ишмаил Исаакийг зодсон. Махбодоор төрсөн нь сүнсээр төрснийгөө хавчсан байна. Есүсийн үеийг ч бас харах юм бол Бурханд үйлчлдэг гэж байсан мөртлөө амьгүй Махбодоор төрсэн шашны зүтгэлнүүд Есүсийг загалмай дээр цовдалсан. Сайн мэдээ тараагдахад тэр юудэ шашны зүтгэлтнүүд элч нарыг хавчсан. Назарын бүлгэллийн толгойлогч гэж байсан. Эдүүгээ мөн тэгж байна. Ямар үг вэ? Энэ нь Библийн түүхэнд байнга байж ирсэн зүйл. Бас Библи бичигдэх үед ч тийм байсан. Одоо ч гэсэндээ тийм байна. Одоо бидний үеийг ч аваад үзэх юм бол Махбодоор төрсөн сүнсээр төрснийгөө хавчдаг. Эдүүгээ мөн тэгж байна. Одоо ч гэсэндээ яг адилхан зүйл болж байна гэсэн үг. Тиймээс 2 дугаар Тимот 3:12 дээр үнэн дээр Христ Есүс дотор итгэл сүсэгтэй амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно. Бид зөв амьдрья гэх юм бол бид эзэнт хамааралтай эзнээс энэ ертөнц үнэт зүйл нь өөр учраас биднийг хавчхаас өөр аргагүй гэдгийг тодорхой хэлж байгаа ахна. За гэтэл тэгсэн ч гэсэндээ бид зоригтой байж чадна. Яагаад вэ? Иохан 16-гийн 33 дээр ертөнцид та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байх тун би ертөнцийг ялсан. Эзний ялсан энэ ертөнцид бид эзний араас явж байгаа. Бид эзэнд найдаж эзний араас явхад эзэн бидэнтэй хамт байж биднийг ялахад хүргэдэг. Тиймээс хавчлагаас зайлах аргагүй ч үзэн ядалтаас зайлсхийх аргагүй ч бид зоригтой байх боломжтой. Тэгээд 5 дугаарт Галаат 5:5-6 Галаат 5:5-6 5-6 Галаат 5:5-6 хамт уншия. Учир нь бид сүнсээр дамжуулан итгэлээр зөвхт байдлын найдварыг тэсэж ядан хүлээж байна. Хоцлуулах эсвэл эс хоцлуулахын аль нь ч Христ Есүс дотор чухал биш, харин хайраар дамжин ажиллаж буй итгэлэл чухал. За энийг хараарай. Итгэлээр зөвхт байдлын найдварыг тэсэж ядан хүлээж байна. Итгэл найдварыг холбочихсон багц. Тэгээд хайраар дамжин ажиллаж буй итгэл, хайр болон итгэлийг холбочихсон байна. Итгэл, найдвар, хайр гурвыг хэлж байна. За, аврагдсан хүн байна. Ариун сүнсээр дамжуулан итгэл, найдвар, хайр өгөгдсөн хүн байх нэ. Өөрөөр хэлбэл итгэл, найдвар, хайрыг өмчилсөн хүн байх нь. Ариун сүнс хайрн дотор итгэлээр биднийг амьдруулдаг. Тэгээд зөвхт байдлын найдварыг хүлээлгдэг бахан. Хайраар дамжин ажиллаж буй итгэлийг илүү ихээр тээхэд хүргэдэг. Зөвхт байдлын найдварыг хүлээхэд хүргэдэг. За хараарай. Бид итгэл, найдвар, хайр гэх энэ гурван зүйлийг тодорхой тээж яваа. Аврагцаан гэдэг нь итгэлийг авсан гэсэн үг шүү дээ. Тиймээс Юда 1:3 дээр ариун хүмүүс тушаагдсан итгэлийн төлөө тэмцхийг та нарт ятхан бичих шаардлагатай хэмээн би бодлоо. Тушаагдсан итгэл гэж байгаа. Бурхан өгсөн багц ариун сүнсээр дамжуулан өгсөн учраас бид итгэлийг авсан бахна. Тэгэд 2 дугаар Петр 1:1 дээрээс харах юм бол бидний бурхан ба аврагч болох Есүс Христийн зөвхт байдлаар биднийхтэй ижил үнэт итгэлийг хүлээн авсан хүмүүс гэж байгаа. Бид бүхэн итгэлийг хүлээн авсан бахна. Аврагдсан хүн бол итгэлийг эзэмшсэн хүн бахна. Тэгээд аврагцаан гэж байгаа нь бурхны хайрын үр дүн шүү дээ. Хайрын үр дүн. Тиймээс Иохан 3:16 дээр бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөн. Бид аврагдсан бурхны хайрын үр дүн байгаа. Тэгээд Илчлэл 1:5 дээр биднийг хайрладаг бөгөөд өөрийнхөө цусаар биднийг нүглээс маань чөлөөлж, биднийг гэм нүглээс чөлөөлсөн нь бурхны хайрын улмаас.
Тэгэхээр өгсөн хайр багц Ром 5:8 дээр биднийг нүгэлтнүүд байхад Христ бидний төлөө өгснээр биднийг хайрлах хайраа Бурхан харуулсан билээ. 확증하셨느니라. Есүс загалмай дээр үхэж бидний өмнөөс шийтгэлийг авч цусаа урсгасан гэдэг нь бидний гим нүглээс болсон учраас энэ нь бидэнд хандсан Бурханы хайр илчлэгдсэн явдал байна. Гим нүглийн уучлалыг аваад зогсохгүй хайрыг бид авсан байна. Тиймээс Ром 5:5 дээр найдвар биднийг гонсойлгодоггүй. Учир нь бидэнд өгөгдсөн ариун сүнсээр дамжин Бурханы хайр зүрхэнд маань цотгогдсон байдаг. Гим нүглийн уучлалыг авсан тийм ээ, түүний хажуугаар хайрыг авсан байна. Тиймээс аврагдсан хүний дотор хайр байдаг байна. Ямар хайр? Хүртсэн хайр байгаа учраас тэр хайраар Бурханыг хайрлаж, хөршөө хайрлаж, өөрөөр ахан дүүсээ хайрлаж, үл итгэгч хүмүүс, там руу явж байгаа хүмүүсийг өрөвдөж хардаг тийм хайр байгаа юм. Тэгээд аврагдсан хүнд баталгаатай найдвар байгаа. Найдвар байгаа үстэй. Энэ ертөнцийн бүх найдвар бол өхмөл найдвар. Харин аврагдсан хүний хүртсэн авсан найдвар бол амьд найдвар. Тиймээс 1-р Петр 1:3 дээр биднийг амьд найдвар өд мөхшгүй, бузартаагүй, алга болохгүй, харин та нарын төлөө Тэнгэрт хадгалагдсан өвөд дахин төрүүлсэн. Тэнгэрт хадгалагдсан өвөд гэсэн. Бид бүхэн бол амьд найдварыг авсан. Баттай биелэгдэх найдварыг авсан байна. Тиймээс Галаат 5 дээрч зөвхт байдлын найдварыг тесэн ядан хүлээж байна гэсэн. Зөвхт байдлын найдвар гэж юу вэ? Зөвхт найдвар байна. Зөвхт байдал оршдог шин тэнгэр шин газар гэж хэлсэн биз дээ. Зөвхт байдал дүүрэн, зөвхт байдал бялхам их байдаг шин тэнгэр шин газар гэсэн үг байна. Бид тэр зөвхт байдлын найдварыг тээж байгаа. Найдвар биднийг бат бөх байлгаж төвчээртэй байхад хүргэдэг оосор утас болдог байна. За нэг алдартай уран зураг байдаг. Фредерик Ватс гэх хүний зурсан найдвар гэх нэртэй алдарт бүтээл бий. Дараа нь интернетээс нэг хайгаад үзээрэй. Харах юм бол дэлхий дээр нэг эмэгтэй сууж байгаа. Хувцс нь урагдаж илэгдсэн ноорхоо хувцастай. Тэгээд нүдэн тэр чигтээ болттой байгаа. Сохор гэсэн үг үстэй. Тэгээд цээжин дээр нэг ятга барьж байгаа. Гэтэл тэр ятганых нь чавхтас бүгд тасарч ганцхан чавхтас үлдсэн. Тэр нь ямар чавхтас вэ? Найдварын чавхтас. Тиймээс тэр бүтээлийн нэр найдвар. Бүгд тасарсан ч ганц найдвар л байвал тэсэж чадна гэсэн үг. Боддоор Еврей 6:19 дээрээс харвал энэхүү найдвар бидэнд сэтгэлийн зангуу мэт бөгөөд найдвартай хөдөлгөөнгүй ягаад хөшигний дотор нэвтрэн ордог. Хөшигний дотор Бурхны байгаа газар байна. Бид Бурхны байгаа мөнхийн деваажинд очих хүртэл найдвартай хөдөлгөөнгүй итгэлээр амьдарч байгаад орхон найдвар байгаа учраас. Хүмүүсээ хөлөг онгоц далайн шуурганд өртсөн ч хөдлөшгүй байхад тусалдаг зүйл бол баттай тогтоодог тэр зангуу шүү дээ. Тиймээс найдвар бол тэр зангуутай адил өөрийг гүйцэтгэдэг гэж хэлж байгаа юм. Эзэн дахин ирнэ. Бид эзний царайг харнаа. Бидний тэгтлийг хүсэн хүлээж байсан мөхшгүй, бозартаагүй, алга болохгүй мөнхийн деваажин хайраар дүүрэн тэгээд Бурхны цог жавхлан бялхам их байгаа тэр газар руу бид орно. Зөвхт байдал дүүрэн тэр газар руу бид орно. Бидэнд тэр найдвар байгаа шүү дээ. Найдвар байгаа учраас тэсдэг. Зөвхт байдлын найдварыг тэсэж ядан хүлээж байна гэж хэлсэн. Тиймээс итгэл, найдвар, хайр энэ гурав бол нэг багц зүйл. Эдгээр нь үргэлж хоорондоо холбоотой байдаг. Библиэс хэдэн газраас хайж харъя. Ефес 1:15. Ефес 1:15. Нэгийн 15. Эзэн Есүст итгэх та нарын итгэл болон бүх ариун хүний төлөө гэсэн хайрын чин тухай би сонссон тул энэ шалтгааны улмаас залбиралдаа та нарыг дурсахдаа та нарын төлөө талархтаа зогсоох бай. Энд итгэл болон бүх ариун хүний төлөө хайр гэсэн. Тэгээ 18 дээр зүрхний чинь мэлмиг гийгүүлэг ингэснээр та нар түүний дуудлагын найдвар гарч байна тийм ээ. Итгэл, найдвар, хайр. Нэг багц зүйл. Хоорондоо холбоотой. Колосай 1-ээс харцгаая. Колосай 1 4-5.
Колосай 1:4-5. 4절 5절. Учир нь Христ Есүст итгэх та нарын итгэл болоод бүх ариун хүмүүсийн төлөө хайрын чин далаар бид сонссон. Энэ нь Тэнгэрт та нарт зориулан хадгалагдсан найдварын учир ажээ. Энэ найдварыг та нар урд нь сайн мэдээ болох үнний үгээс сонссон. Энд итгэл гарч байна. Тэгээд ариун хүмүүсийн төлөө хайр гарч байна. Тэнгэрт хадгалагдсан найдвар гарч байна. Хадгалагдсан найдвар, итгэл найдвар, хайр холбоотой байгааз. Еврей 10-аас харцгаая. Еврей 10. Еврей 10-ын 22, 22절부터 25 хүртэл 22 хилэнцэд мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд зүрхэндээ цусыг нь засуулж биеэ ариун усаар угаалган итгэлийн дүүрэн баталгаатай үнэн зүрхээр түүнд ойртон очицгоё. 24 дээр тиймээс хайр болон сайн үлсийг бадраахын төлөө нэг нэгний анхаарч. 23 дээр хүлээн зөвшөөрсөн найдвараа говьлгүй бат баримталцгаая. Учир нь амлагч нь итгэмжит билээ. 22 дээр итгэлийн дүүрэн баталгаатай түүнд ойртон очицгоё. Итгэл гарч байгаас 23 дээр хүлээн зөвшөөрсөн найдвараа говьлгүй бат баримталцгаая. Найдвар гарч байгаас 24 дээр хайр болон сайн үлсийг бадраахын төлөө нэг нэгний анхаарч хайр гарч байна. Итгэл, найдвар, хайр нэг багц зүйл байна. 1-р Петр 1:3. 1-р Петр 1:3. 3. Эзэн Есүс Христийн маань эцэг бурхан магтагдах болтугай. Учир нь бурхан өөрийн агуу өршөөлөөр үхэгсдээс амилсан Есүс Христийн амиллаар биднийг амьд найдвар өөд. Найдвар гарч байна. 8:9. Та нар түүнийг хараагүйч түүнийг хайрладаг. Эдүүгээ та нар түүнийг харахгүй байгаа ч түүнд итгэдэг. Та нар хэлхийн аргагүй алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярлдаг. Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авна. 3 дээр найдвар гарч байна. 8-9 дээр итгэл болон хайр гарч байна. Нэг сет багц бахна. Тэгээд 21-22 харъя. 21-22-ыг та нар түүгээр дамжин бурханд итгэсэн юм а. Бурхан түүнийг үхэгсдээс амьлуулж түүнд алдрыг өгчээ. Ингэснээр итгэл хийгээд найдварч нь бурханд байх болов. Та нар үнэн дуулууртай байснараа сэтгэлээ хариуцгаж чин сэтгэлээс ах дүүсээ хайрлах болжээ. Хамт уншия. Тэнхүү бие зүрхний гүнээс хайрлах тун. 21 дээр итгэл хийгээд найдвар. 22 дээр зүрхний гүнээс бие хайр гарч байна. Итгэл, найдвар, хайр үргэлж хоорондоо холбоотой байна. Дахиад харах уу? 1-р Тесалоник 1:3. Библиэс харахаа болох уу? 1-р Тесалоник 1:3. Бидний бурхан бөгөөд эцгийн өмнө та нарын итгэлийн үйл хайрын хөдөлмөр хийгээд эзэн Есүс Христ дэх тууштай найдварыг чинь байнга сандааг. Итгэл, найдвар, хайр. Итгэл бол үйлсийг гаргадаг. Хайр хөдөлмөрлөхөд хүргэдэг. Найдвар төвчж тууштай байхад хүргэдэг үстэй. Нэг багц бахна. Аврагдсан хүний дотор итгэл, найдвар, хайр багцаараа байдаг. Өмчилж байдаг бахна. Дахиад нэг ишлэл хайж олъё. 1-р Коринт 13. 1-р Коринт 13:13. 13:13 их алдартай ишлэл тийм ээ. Хамт уншия. Эдүүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэгч хамгийн агуу нь хайр мөн. Хамгийн агуу нь хайр мөн гэсэн байна. За энэ гурав үлддэгч гэж байгаа. Үргэлж байх боловч гэсэн үг. Тэгэхээр аврагдсан хүний дотор үргэлж байх ёстой зүйл байна. Итгэл, найдвар, хайр энэ гурав үргэлж хамт байдаг. Найдвар алдагдаж болохгүй байгааз, итгэл бүдгэрч болохгүй байгааз, хайр алдагдаж болохгүй. Анхны хайрыг хайж болохгүй. Итгэл, найдвар, хайр энэ гурав үргэлж хамт байх боловч
Энэ гураваас хамгийн агуу нь хайр мөн хайрын зарчмаар үйлдэж байгаа хэрэг байна. Тиймээс 1-р Коринт 16-гийн 14 дээрээс харвал бүх юм чинь хайр дотор хийгдэг. Хайр байна. Хэрв хэн нэгэн нь эзнийг үл хайрлвал тэр хүн хараагдаг. Ефес 6-гийн 24 дээр бидний эзэн Есүс Христийг хувиршгүй хайраар хайрлагч бүхэн нэгүсэл орших болтугай гэсэн. Хувиршгүй хайраар хайрлах. За тэгэхээр хараарай. Ариун сүнсээр дамжуулан зөвхт байдлын найдварыг тэсэж ядан хүлээлгдэг байна. Ариун сүнсээр дамжуулан хайраар дамжин ажиллаж буй итгэлээр амьдруулдаг байна. Ариун сүнс бидний дотор байж найдварыг маань илүү баяжуулж байдаг. Хайраар дамжин ажилдаг, итгэлээр амьдруулдаг. Өөрөөр итгэл, найдвар, хайр бидний дотор бялхам их байлгадаг байна. Өсгөж өгдөг байна эдгээрийг. Энэ нь ариун сүнсний хийж байгаа ажил байна. Ариун сүнсний удирдлагыг авдаг амьдрал бол итгэл, найдвар, хайр дүүрэн амьдрал байна. За, Галаат 5 дахиад очие. Галаат 5 16 17. Хамт уншия. Харин би та нар тэлий сүнсээр яв. Тэгвэл та нар мах бодын хүслийг гүйцэлдүүлэх гэхгүй. Яагад гэвэл мах бод сүнсний эсрэг хүсдэг, сүнс мах бодын эсрэг хүсдэг юм. Хүссэн юмсыг чинь хийлгэхгүй тулд мах бод сүнс нэгнээ эсэргүүцдэг ажээ. За энд ариун сүнс бидний дотор орж ирсэн учраас сүнсээр яв гэж тушааж байна. Явсан ч болно, явахгүй байсан ч болох юм биш бахан яв гэж тушаасан. Аврагдсан хүний дотор хоёр шинж чанар хамт зэрэгцэн оршиж байгааг хэлж байна. Эндээс харах юм бол мах бод сүнсний эсрэг хүсдэг, мах бод сүнсний эсрэг хүсдэг, сүнс мах бодын эсрэг хүсдэг. Ариун сүнсний хүсэл, мах бодын хүсэл нэг хүний дотор зэрэгцэн оршдог гэсэн үг байна. Ингэж илэрхийлдэг. Гаднах хүн ба дотоод хүн. Ингэж илэрхийлдэг үстэй. Гаднах хүн ба дотоод хүн. Тэгээд хуучин хүн ба шинэ хүн. Библиэд ингэж гарч байгаа. Тэгэхээр бид амийг авч ариун сүнс орж ирсэн бидний дотоод хүн бол шинэ хүн байна. Гэтэл бидний энэ махан биед Адамаас өвлж авсан гмийн чанар байгаа. Энэ бол гаднах хүн болон хуучин хүн байна. Тэгэхээр гаднах хүн болон дотоод хүний тэмцэл байна. Хуучин хүн болон шинэ хүний тэмцэл нэг хүний дотор үргэлж байдаг гэсэн үг байна. Аврагдах юм бол энэ тэмцэл эхэлдэг байна. Тэмцэл эхэлдэг байна. Яа гэж вэ? Сүнсээр яв гэж. Яа гэсэн үг вэ? Сүнс, ариун сүнсний хүсэл юу вэ гэдгийг мэдэж, ариун сүнсний хүсэлд би өөрийгөө сүхрүүлж, ариун сүнсний хүслийг дагаж, сонгож түүнд даатгахыг хэлж байна. Тэгэх юм бол мах бодын хүслийг гүйцэлдүүлэх гэхгүй, төрж гарч ирэхгүй гээгүй. Асууя, хүсэл шунал төрдөггүй юу? Бүр төрж гарч ирдэггүй юу? Байхгүй юу? Шунал төрж гарч ирэхгүй гээгүй. Сайн унших хэрэгтэй. Гүйцэлдүүлэх гэхгүй юу гэсэн үг вэ? Ариун сүнсээр яв, ариун сүнсээр сонгож дуулууртай байж амьдрал шунал хүслээ хянаж чадна гэсэн үг. Мах бодын хүслээ захирч чадна гэсэн үг. Хязгаарлаж чадна гэсэн үг. Төрөх боловч захирч хянаж хязгаарлаж чадах нэ. Арга нь юу вэ? Ариун сүнсийг дагаж явах. Хүмүүсээ ариун сүнс бидний дотор байж Бурхны хүсэл юу болохыг бидэнд таниулдаг. Тэгээд хүслийнхэн дагуу амьдрах хүслийг өгдөг. Тэгээд хүслийг өгөөд зогсохгүй тэгж амьдрах хүчийг нь өгдөг. Тэгээд боддоор тэгж амьдруулдаг байна. Ариун сүнсний хийж байгаа зүйл байна. Тиймээс ариун сүнсэнд өөрийгөө даатгах хэрэгтэй. Сүнсээр яв ингэж хэлсэн байна. Аврагдах юм бол гарцаагүй санах ёстой зүйл байна. Гаднах хүн ба дотоод хүн, хуучин хүн ба шинэ хүний тэмцэл байх нэ. Өөр хоорондоо байнга тэмцэж маргалдаж байдаг. Үүнийг санах хэрэгтэй. За өнөөдөр эзний өдөр чуулган руугаа ирэх гэсэн чинь
бороо орж байсан тийм ээ. За зарим хүн нь ингэсэн бах. За бороо орж байгаа учраас явдггүй ч юм билүү. Тэгсэн ч гэсэндээ явах ёстой штэ. Би чинь бурхны хүүхэд штэ. Ариун сүнс яг дагаад үйлцсэн биз дээ. Тэгсэн чинь яаж байна? Бялхам их үр дүнд хүрж байгааз. Үргэлж энэ хоёрын тэмцэл дотор байдаг. Энэ агуулга шинэ гэрээн дээр ч их гарч байгаа. Хоёр газраас хайж харъя. Ефес, Галатийн дараагийн ном, Ефес амархан олдох ном руу очие. Ефес 4. Ефес 4-ийн 17-оос 24 хүртэл уншийе. Тиймээс би эзний дотор үүнийг хэлж гэрчлэе. Харийнхан оюун санааны хоосролдоо явдаг шиг та нар цаашид тэгж явж болохгүй. Тэд ухаан бодолдоо харанхуй, мэдлэгийг үл тоомсоролдог, хатуурсан сэтгэл зүрхтэй учраас Бурхны амнаас хөндөрчээ. Тэд ухаанаа алдаж зүсэн бүрийн бузар булайг шунхайран үлдэхийн тулд тачаангүй байдалд өөрсдийгөө тушаажээ. Харин та нар ийм замаар Христийг сураагүй. Үнэн Есүст байдагчлан та нар үнэхээр түүнийг сонсож түүгээр сургагдсан юм бол. Үнэн Есүст байдагчлан та нар үнэхээр түүнийг сонсож түүгээр сургагдсан юм бол. 22-оос 24 хамт уншия. Амьдралын чинь урдийн хэм маягт хамаарах залмих тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ тайлж, оюун санаагаараа шинчлэгдэн жинхэнэ зөвхт байдал ба ариун чанар дотор Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмс. Хуучин хүнээ тайлж, шинэ хүнийг өмс ингэж хэлсэн багц. Тэгэхээр хуучин хүн одоо хүртэл өөрчлөгдөөгүй гэмт чанар байгаа махбодыг хэлж байгаа хан хуучин хүнээ тайлж шинэ хүнийг шинэ намыг авсан тийм ээ. Тэгэхээр шинэ хүнийг бид нар өмсөөд явах, өөрчлөгдөөд амьдрахыг хэлж байгаа хан. Тэгээ бас нэг газраас хайж олъё. Ром 6. Ром 6-гийн 3-7 хүртэл жоохон уртч заамшиг. Христ Есүс рүү баптизм хүртсэн бид цөмөөрөө түүний үхэл рүү баптизм хүртсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Бид үхэл рүү баптизм хүртснээрээ түүнтэй хамт оршуулгдсан учраас эцгийн алдраар Христ үхэгсдээс амьлуулагдсны адил бид мөн шинэ амийн дотор явах юм. Учир нь хэрэг бид түүний үхэлтэй адил байдалд холбогдсон юм бол мэдээж түүний амьлалтай ч адил байдалд бас холбогдох болно. Бидний нүглийн биеийг хүчингүй болгохын тулд хуучин хүн маань түүнтэй хамт цовдлогдсон гэдгийг бид мэддэг. Тиймээс хойшод бид нүгэлд боолчлуулалгүй. Учир нь үхсэн хүн нүглээс чөлөөлөгдсөн байдаг юм. За энд холбогдсон гэх үг их олон гарч байгаа. Холбогдох, нийлэх, нэгдэх гэсэн утгатай. За бид Есүсийн үхэл болон оршуулгатай холбогдсон, Есүсийн дахин амьлалтай холбогдсон. Ингэснээр сэтгэлд энэ итгэгчнэр баптизм хүртсэн биз дээ. Ус руу орсон нь үхэл болон оршуулгатай. Эзний үхэл болон оршуулгатай нэгдсэн уснаас гарч ирж байгаа нь эзний дахин амьлалтай холбогдсон. Түүнийг хэлэнгээ бас хоёр зүйлийг хэлж байгаа. 4-р ишлэл дээр шинэ амийн дотор явах юм аа. Дотоод хүн ариун сүнсийг авсан, шинэ амийг авсан. Тиймээс шинэ хүн болсон. Шинэ хүн дотор, шинэ амин дотор явдаг. Гэтэл одоо хүртэл хуучин хүн байгаа тийм ээ. 6 дээр хуучин хүн маань түүнтэй хамт цовдлогдсон. Гэмт чанар байгаа үедээ. Тиймээс байнга гэм нүгэл хий гэсэн тийм ертөнцийн болон гэм нүгэлтэй холбоотой хүсэл гарч ирж түүнийг дагдаг махбодын хүсэл чанар энэ дотор байдаг. Гаднах хүн, дотоод хүн. Хуучин хүн шинэ хүний тэмцэл байдаг. Яах ёстой вэ? Сүнсээр яв. Тэгвэл та нар махбодын хүслийг гүйцэлдүүлэх гэхгүй. Ингэж хэлсэн байна. Ариун сүнс бидний дотор байж түүнийг ялах хүчийг өгдөг байна. Хүмүүсээ сонголт хийхэд ариун сүнсний хүслийг хайх ёстой. Тэгээд үйлдэхдээ хийхдээ ариун сүнсний хүсэл дотор би
ариун сүнсэнд өөрийгөө даатгаж дуулууртай байх, ариун сүнсэнд захирагдаад үзэх хэрэгтэй. Махбодын хүсэл шунал гарч ирэгч түүнийгээ захирч, хянаж, удирдах чадна. За Галат 갈라디아서 дахиад очие. Галат 5:18. 18 자, 7번째 7 дахь нь байна. Удахгүй дууслаа. 옵니다. 18 8절 хамт уншия. 읽겠습니다. Хэрв та нар сүнсээр удирдуулдаг бол хуулийн дор эс байна. 아니하리라. Эндээс харвал сүнсээр удирдуулдаг бол сүнсээр удирдуулж амьдрах амьдрал бол хуулийн дор эс байна. Ямар утгатай бол хүмүүсээ аврагдах мөчид хуулийн ял гимнүглийн улмаас хуулийн ялыг шүүлтийг бид авах байсан. Тэр хуулийн ялаас бид чөлөөлөгдсөн. Ягаад вэ гэвэл Есүс хуулийн ялыг бидний өмнөөс авч бидний оронд гимнүглийн хөлсийг төлж өгсөн учраас гимнүглийн хуулийн ялаас бид мултарсан. Аврагдах мөчид мултарсан байна. Гэтэл энд хуулийн дор эс байна гэж байгаа нь ямар үг вэ? Энэ нь түүний дараахыг хэлж байгаа ханэ. Аврагдаад хуулийн шийтгэл тэр ялаас гарсан ч эзний хүсэл дотор амьдрахгүй бол өөрөөр хэлбэл ариун сүнсээр удирдуулж амьдрахгүй бол махбодоо дагаж амьдрал ямар асуудал үүсэх вэ? Мөс чанарын ялыг үүрнэ. Зөв биз дээ? Үгийг сүрж амьдарч байгаа учраас сэтгэл амаргүй байдаг, сэтгэл тогтворгүй байдаг, сэтгэл зовлонтой байдаг, сэтгэл зөрчилдөө байдаг, сэтгэлийн ял буруутгал байдаг бахан. Гэтэл ариун сүнсээр удирдуулж амьдрал бодитоор ариун сүнс тэр ялаас мултардаг гэдгийг хэлж байгаа бахан. Энэ агуулга Ром 7:8 дугаар бүлэг дээр хэлж байгаа. Ром 7-оос харъя. Ром 7. Аврагдсан ч гэсэндээ гимнүгэл дотор амьдрал зөрчил болон сэтгэлийн зовлон байдаг шүү дээ. Ром 7-гийн 20-оос хэрэг би өөрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол эдүгээ үүнийг үйлдэж байгаа нь би биш, харин миний дотор оршин байгч нүгэл юм. Ингээд сайныг үйлдэхийг хүсдэг миний дотор муу муухай нь байдаг гэсэн хуулийг би олж мэдлээ. Би доторх хүнийхээ хувьд бурхны хуйлд баярладаг. Гэвч эрхтнүүдэд минь өөр хууль байдаг бөгөөд тэр нь миний оюун ухааны хуйлтаа дайтаж намайг эрхтнүүдэд минь байдаг нүглийн хуулийн хоригдол болгодог юм байна гэдгийг би харж байна. Хамт уншия. Би юутай хөөрхийлөлтөө хүн бэ? Хэн намайг үхлийн энэ биес ангижруулах вэ? Аврагдсан Паулийн гэрчлэл үсттэй. Аврагдаад зөв амьдрмаар байна. Гэтэл гимнүгэл гарч ирээд байна. Паулийн гэрчлэл байна. Би доторх хүнийхээ хувьд бурхны хуйлд баярладаг. Гэвч эрхтнүүдэд минь өөр хууль байдаг бөгөөд тэр нь миний оюун ухааны хуйлтаа дайтаж намайг нүглийн хуулийн хоригдол болгодог учраас би юутай хөөрхийлөлтөө хэн бэ? Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ? Биеэс гэсэн тамаас биш. Үхлийн энэ биеэс ангижруулах вэ? Энэ агуулга нь Элч Паул аврагсны дараа өөрийн чадлаар, өөрийн хичээл зүтгэлээр гимнүглийг ялах гээд үтсэн ч сайн болохгүй байгаа хан. Тийм учраас яллаж байна. Хуулийн ялаас мултарсан ч гэхдээ сэтгэлийн зовлон байдаг шүү дээ. Ял байдаг байна. Яаж шийдэх вэ? 8-ын 1 дээр тэгэхээр одоо Христ Есүс дотор байгаа хүмүүст ямар ч ял үгүй. Христ Есүс дотор байгаа хүмүүст гэдэг үгийг Кинг Джеймсийн орчуулгаас харах юм бол Христ Есүс дотор байгаа хүн өөрөөр мах бодоор явалгүй сүнсийг дагаж амьдардаг хүн гэж нэмэлтээр тайлбарласан байдаг. Ариун сүнсийг дагаж амьдардаг хүн эцэст нь ямар ч ял байхгүй. Сэтгэлийн ялаас ч мултрах боломжтой гэсэн. Тиймээс хамт уншия. 2-ыг Христ Есүс доторх амийн сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн ажээ. Аврагдангууд шүүлт болон там гим нүглээс бүрэн чөлөөлөгддөг тийм ээ. Түүний дараа харин ариун сүнсний удирдлагыг авч ариун сүнсний тусламжаар амьдрахад мөс чанарын ялаас, сэтгэлийн ялаас ч мултардаг байх нэ. Амийн сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн.
амийн сүнсний хууль ажилтг нь чуулган шүү дээ. Сүнс ариун сүнс толгой болж чуулганд байдаг. Би түүнд холбоотой байж амиар тэтгэгдэж амьдрал мөр чанарын ялаас молторох боломжтой байна. Галаат 5:18 дугаар энэ ишлэл нь Ром 7:8 дугаар бүлгийг нэг ишлэлд тайлбарлаж байгаа агуулга байна. За дахиад Галаат ном руугаа буцъя. Галаат 5:22-23 хамт уншия. Харин сүнсний үр жимс бол хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, инрэл, сайхан сэтгэл, итгэмжит чанар, дүлгүүн зан, өөрийгөө захирах зэрэг юм, эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй. Энд харин сүнсний үр жимс бол сүнсээр явбал, сүнсээр удирдуулж амьдрал яах вэ? Сүнсний үр жимсийг ургуулна гэсэн үг 9 зүйл байгаа тийм ээ. Гэтэл үр жимс гэдэг нь ганц тоон дээр гарч байгаа. Гарцаагүй 9 зүйл байна. Гэтэл ганц тоон дээр үр жимс гэж гарч байгаа. За усан үзмийн багцанд, хонгорцгонд жимснүүд нь бөөн бөөнөөрөө байдаг тийм ээ. Тэгэхээр амархнаар хэлбэл усан үзмийн хонгорцгонд 9 үр жимс байна. Гэхдээ нэг сет, нэг багц гэдгийг хэлж байгаа хүмүүсээ. 1-р Коринт 12 дээр гарч байгаа ариун сүнсний 9 бэлэг байгаа. Энэ нь зарим хүнд өгөгдөж, зарим хүнд өгөгдөхгүй ч байх боломжтой. Итгэлийн хэмжээнд нь тохируулан авьяас чадварынхан дагуу Бурхан хүмүүрд өөр хэмжээгээр бэлгийг өгдөг. Харин энэ ариун сүнсний 9 үр жимс бол бүх хүний ургуулах ёстой үр жимс байна. Тиймээс 9 үр жимс боловч нэгээр хэлэгдэж байгаа. Ариун сүнсний удирдлага дор удирдуулж амьдрал үр жимс аяндаа ургана. Дотоод үр жимс тийм ээ. За гэхдээ энэ 9 үр жимсийг 3-3-аар нь багцалж үзвэл эхний хайр, баяр баясгалан, амар тайван энэ 3 нь Бурхантай харилцах харилцаанд гаргах ёстой жимс байна. Тэгээд түүний дараа төвчээр, инрэл, сайхан сэтгэл нь хөршүүдтэйгээ харилцах харилцаанд гаргах ёстой үр жимс тийм ээ. Түүний дараа итгэмжит чанар, дүлгүүн зан, өөрийгөө захирах нь хувь хүний дотоодод бүрэлдэх ёстой зан чанар байна. Тиймээс итгэлийн амьдралаар зөв амьдрна гэдэг нь за сайн бодоорой зөвхөн Бурхантай сайхан харилцаатай байгаад болдог юм биш. Бурхантай зөв харилцаатай хүн хөршүүдтэйгээ ч зөв харилцаатай байдаг. Мөн дотоод зан чанар нь ч зөвөр төлөвшдөг. Ийм тэмцвэрийг хадгалах үед л жинхэнэ хэвийн итгэлийн амьдрал, зөв итгэлийн амьдрал гэдэг бахан түүнийг бидэнд зааж байна. Түүний дараа 9-дүгээрт 25-26 хамт уншия. Тиймээс хэрэг бид сүнс дотор амьд байгаа бол мөн сүнс дотор явцгаая. Бид нэг нэгнээ өдөөн сөрөхгүй, өөр зураа атаархан сайрхахгүй байцгаая. Энд хэрэг бид сүнс дотор амьд байгаа бол ариун сүнс ирсэн биз дээ. Ойлгомжтой бид ариун сүнсээр удирдуулж амьдрах ёстой. Тэгэх юм бол сүнс дотор явцгаая. Явцгаая гэж байгаа нь шууд чигээрээ тасралтгүй урагшлахыг хэлж байгаа ахна. Ариун сүнс дотроос удирддаг амьдрал нь тасралтгүйгээр ариун сүнсний хүсэл дуулууртай амьдрахыг хэлж байгаа. Тэгээд идэвхтэйгээр ариун сүнсний хүсэл дуулууртай байхыг зааж хэлж байгаа. Бид ариун сүнсний удирдлагыг бид авбал ариун сүнсээр үйлдэж амьдрах ёстой, идэвхтэй байх ёстой, үргэлжилсэн байх ёстой байна. Ийм амьдралаар амьдрах юм бол нэг нэгнээ өдөөн сөрөхгүй, өөр зураа атаархан сайрхахгүй байцгаая. Сайрхал буюу хэрэггүй алдар нэрийг хайх биш. Ямар алдрыг эрэлхийлэх вэ? Бурхны алдар сууг ирж хайсан амьдралаар амьдрах нь байна. Тэгээд 10 дугаарт нь байна. 6 дугаар бүлгийн Галаат 6 7-8-ыг хамт уншия. Бүүм эхлэгд Бурхан элэг дог болохгүй. Учир нь хүн юу тарснаа л хурааж авдаг. Мах боддоо таригч нь мах бодоосоо ялзралыг хурааж авна. Сүнсэнд таригч нь сүнснээс мөн хамийг хурааж авна. Мөн хамийг хурааж авна. Хүн юу тарснаа л хурааж авдаг гэсэн багц. Бүү мэхлэгд гэсэн байна. Тэгээд Бурхан элэг дог болохгүй. Бурхан дог тохоо болохгүй гэсэн үг. Бурхан хүний өмнө элэг дог болох уу? За хараарай. Мах бодын төлөө тарж
сүнсний зүйлийг хураана гэвэл энэ нь бурхныг доогтохуу хийж буй хэрэг. Бурхныг хөнгөн тооцож байна. Хүмүүсээ бурхан энэ газар дээр бий болгосон зүйлсийг харах юм бол, зарчмыг харах юм бол тарснаа л хурааж авдаг байгаа. Шош тарвал шош ургана, буурцаг тарвал буурцаг ургана. Тэгэхээр бүх хүн энэ газар дээр ямар нэгэн зүйлийг тарж байдаг байна. Аврагдаагүй хүн ч гэсэндээ ямар нэгэн зүйлийг тарж байгаа. Аврагдсан хүн ч гэсэндээ ямар нэгэн зүйлийг тарж байна. Гэхдээ аврагдсан хүний тарж байгаа зүйл хоёр төрлийн зүйл байна. Аврагдсан хүний дотор мах боддоо таригч хүн байна, бас сүнсэнд таригч хүн байна. Мах боддоо таригч нь ялцралыг хурааж авна гэж байгаа нь хураах юм байхгүй гэсэн үг. Харин сүнсэнд таригч нь сүнснээс мөн хамийг хурааж авна, мөнхийн зүйл, төгс төгөлдөр зүйлийг эцэст нь хурааж авна гэсэн үг. Хүмүүсээ юуг тарж байна вэ? Ах дүүсээ хайрлах нь, ах дүүстэй сайныг үйлдэх нь тарж байгаа хэрэг байна. Төөрсөн сүнсийг аврах ажлыг хийж байгаа нь тарж байгаа хэрэг. Эзний хүслийн дагуу дуулууртай амьдарж байгаа нь тарж байгаа хэрэг. Бид ямар нэгэн зүйлийг тарж байгаа. Тарих хэвээр, өнөөдөр ч тарих хэвээр, маргааш тарих хэвээр. Эзний өмнө зогсох хүртлээр бид нар байнга юм тарж байгаад очих нь байна. Тэр дунд бид юунаас илүү сүнсийг аврах, тэр мөн хамийн үр жимсийг хураах хэвээр. Түүний төлөө тарих хэвээр. Зуны семинар байгаа тийм ээ. Зуны семинараар авч явах хүнийг тарих хэвээр. Их семинар байгаа. Их семинараар бас бид тарих хэвээр байна. Тарих юм бол мөнхийн зүйлийг хураах нь байна. Тиймээс Галаат номын сэдв 2 гэсэн байгаа. Нэгдүгээрт итгэлээр зөвтгөгдөх, Есүст итгэснээр аврагдах, хоёрдугаарт аврагдсан хүн ариун сүнсээр удирдуулж амьдрах ёстой. Ариун сүнсний удирдлага дор байгаа амьдрал ямар амьдрал вэ? Итгэх үед ариун сүнс өгөгдсөн, амлагдсан ариун сүнс, за мөн энэ ариун сүнс хүүгийн сүнс учраас эцэгтэй ойр дотн үерхэл нөхөрлөл хийлэгдэгэ. Түүний дараа ариун сүнсийг авсан учраас эзнийх болсон байдаг учраас махбодын дагуухан махбодоор төрөгчн сүнсээр төрөгчийг авчдаг. Аврагдсан хүний дотор итгэл найдвар хайр байгаа учраас ариун сүнс түүнийг бялхам их болгож итгэлээр найдвараар хүлээхэд хүргэдэг, итгэл хайраар дамжин ажилдаг, итгэлээр амьдруулдаг. Тэгээд ариун сүнсийг дагаж амьдрахад махбодын хүслээ захирч чадна тийм ээ. Тэгээд илүү цаашлаад сэтгэлийн ялаас мултарч чадна. Тэгээд ариун сүнсний үржимсийг ургуулж бурханд алдрыг өргөхийн төлөө амьдарч боддоор тарж амьдрах нь. Ариун сүнсэн дотор амьдрах амьдрал юу болох талаар бид бүхэнд Галаат ном тодорхой хэлж өгч байна. Илүү нарийн ажиглан судалж тунгаан бодвол сайн байна. Залбирцгаая. Бурхан минь баярлалаа. Биднийг аварч өгөөд бидэнд Бурханы ам болох Библийг өгч, ариун сүнсийг өгч биднийг шинэ хүн болгон шинэ амьдралаар амьдруулж байгаад талархаж байна. Бид үлдсэн амьдралдаа ариун сүнсээр удирдуулж амьдрахад та тусалж, Бурхан танд алдрыг өргөж, Бурхан таны өмнө зогсохдоо мөн хамийн үр жимсийг хураасан үнэтэй амьдралаар амьдрахад та тусалж захирч удирдах өгөөрэй. Бидний хүн тус бүрийг та зурм барьж үнтэйгээр хэрэглээрэй. Японы сайн мэдээнд явсан байгаа Иохан пастор болон явсан хүн болгонтой хамт байж та өөрийн ажлыг харуулж эргэж ирэх хүртэл хүн болгоны эрүүл мэндийг та сайхан хамгаалж өгөөрэй. Тэгээд дэлхийн сайн мэдээнд ажиллаж байгаа бүхий л номлогч пасторуудтай хамт байж өгөөрэй. Бидний бүх амьдралыг эзэн танд даатгаж байна. Биднийг аварч өгсөн эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.